Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Mongolia's podcast 2 дугаар үлрэл 7 дугаар дугаар дахиад л Баби байна. Сайн уу төвшөө, сайн уу золоо. Сайн уу. За Энэ бол Mongolia's podcast-ийн дугаар 7 өнөөдөр зочноор ирсэн золоо. Шууд рэп имбэстэй стилээр те. Битгий тэрийг 7. Намайг битгий голоо. Хамгийн бол гол нь золоо гэж байна шүү. хамгийн гол нь stand up хийх нь хол нь. За одоо рэп одоо болно. За. Рэп одоо ингэж болно гэдэг. За баярлалаа золоо өнөөдөр хүрэлцээд ингэж хурж ирээ манай подкастэнд оролцох гээд сууж байгаад манай подкастын зүгээс баярлалаа гэж хэлээ. Тэгээд юуны төрөнд өдрөө сайхан өнгөрөөж байна уу? Ойрын сонин содноос бидтэй хуваалцаад эхлэж золоо. За тэгээ Mongolia's podcast-нд орсонд маш их баярлалаа. Тэгээд яг подкастын өмнө бол өдрөө сайхан өнгөрүүлээ. Ер нь нарнаас D витамин авахыг ер нь хичээдэг болохоор яг наран дээр нэг 15 минут бие шарж агаад кофе унгаа. Тэгээд яг кофеинож авчихлаа, витамин D-г авчихлаа. Тэгээд одоо гоё ярина гэдэгт бол итгэлтэй байгаа. Гоё. Ямар гоё юм бэ те. За тэгээд Баби ингээд 2 дахь подкастн дээр зочин хөтлөгчөөр оролцоо. Сэтгэл ямар байна да тэгээд Сэтгэл дажгүй байна. Дандаа миний мэддэг хоёр салбарын хүмүүс орж ирээд тэгээд айгу дажгүй байна. Тэгээд дахиад л би нэг худлаа амар stand up comedy бол айгу сонирхдаг. Тий анх сая золоо өртөөр ярьжсэн. Би бас хараа хийх гэж оролддог. Тий бас нэг нөтөн дээр ганц хоёр панч энэ төр байдаг. Тий тэрийг одоонд хэрэгжилж амжаагүй л байна. Тий stand up-аар сонь сайхан. Stand up-аар гэх юм бол бид нар чинь яг хөлөөрнөөс болоод нэг хэсэг одоо шоунуудаа их боломжгүй байсан. Тэр үед нэг улсын онцгой comedy гэдэг шоу хийжсэн. Харин одоо бол шоунуудаа одоо яг дүүргэлттэй биш нэг хязгаарлалтай бол шоунуудаа хийж байгаад бол баярлж байна. Тал дүүргэлттэй гэсэн үг юм биш те. Одоо улсын онцгой комиссийн тэр захирамжийн дагуул шоунуудаа хийж байгаа. Би бол яг нөгөө артист гэдэг үүднээс л тайзан дээр гарч байгаа. Гэхдээ яг тэр яг захирамжийн дагуу тэр ширээгээ бэлдэх суудлуудыг бэлтгэх бол манай арын албаных бүх юм зохицуулж байгаа. Хамгийн гоё топ панч хаана байна? Хаана явж байна одоо? Хамгийн яг топ панч уу? За сүүлийн үед гэх юм бол за ер нь манай бүх комедианууд ер нь бол чанартай жокууд гарч байгаа. Яг нэг тийм час хийсэн панч гэх юм бол за яг нэг опник тэр нэг хүн нэг онгоо ярьсан юм л да. Нэг панч хийсэн тэрэн дээр нэгтэй яг эргэлзэж нь өөрөө бичсэн эсвэл нэг Facebook групп дээр байдаг. Даач тэрэн гэхдээ арай л юу л да. Хитрхийн нэмэх 18 л да. Хэлж болох юм болохгүй юм уу? Болох юм уу? Нилээ хүнд юм аа. Тийм үү, нилээ хүнд юм уу те? Нилээ хүнд юм. За ямарч нилээ хүнд юм бол нилээ топ панч ойр үед явж байгаа юм байна те. Тэр ч үстэй байнгын л хүнд байдаг л да, байнгын топ байдаг те. Ярих юмгүй. Яс нэг юу stand up comedy сонирхохоор заримдаа нэг амар гаж жоок гэдэг гой санагддаг юм аа. Нэг энгийн жоокуудаас энгийн юмнуудаас илүү нэг тийм хөвчлөлтэй фил амттай санагддаг. Та чинээрээ stand up 2-3 удаа оролцож үзсэн ер нь тайзан дээр гарах мэдрэмж хэр байсан бэ? Тайзан дээр гарах нь их гоё байсан. Тий, тэгээд бас нэг хүмүүс инехгүй байхаар айгу хэцүү гэдэг билээ шнэ. Тайзан дээр гарах мэдрэмж гоё. Тий. Тэрэнд айгу дуртай. Тэгээд даанч хүмүүс хаяа инэ гэдгийгсэн. Баби болоо микрог орох хараарай. Тий. Хүмүүс хаяа инэ гэд. Би өөрөө амар хийнэ гэд. Тэгээ одоохондоо жоо очроо болохгүй. Гэхдээ юу байна? Танай open mic дээр нэг очиж хүчээс орно гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо туршлагатай бас учраас юу амар час хийсэн тий. Яг чиний ярьсан шиг нэг open mic дээр нэг залуу топ панч хийдлээ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар очно гэсэн бодолтой байна. Нэр яг open mic сонирхож байгаа байвал маргааш нэгд өдөр open mic 8 цагаас болно. Би хөтлөх болно. Хамгийн гол нь би бэлэн байгаа. Болно. Шийдвэрлэж оролцож болно. Өөрийгөө битээ гол. Гэтэ чамд бол нэг амар шууд бэлэн сэдв байгаа гэж би зүгээр харж байна. Рэп димбэд оролцох. Тэр бол ер нь масс
хөрхүүц тийм сонирхолтой сэдв байх баха. Рэптийн бэ гүйтсэн хідэн үе монголчууд байна тий. Баярлалаа. За одоо гол зочныхоо яриараа оръё. Тэгээ за золоо минь ерөнхийдөө хаанаас гинт гараад ирэв. Хаана байж байгаа дэрвтэй. Хотод хаана өсөв. Тэгээ ер нь яг золоо гэж яг ямар хүүхэд байж байгаа те. Stand up сонирхно гэдэг чинь бол бас л нэг тийм юу л шинийг эрэлхийлдэг хүний л шинжилтэй өөртөө өөрчлөлт хийх юм те. Тэ нэг бас нэг юм гоё юмтай л файт хийгээд л гарч ирсэн байх гэж бодсон. Тэгээд өөрийгөө нэг товчон гоё танилцуулаач. За хүмүүс бол ер нь яг намайг пош төснөр гэдэг мэт одоо миний барыг нэг тийм имиж болсон байгаа. Пош золоо гэд би бол өөрөө Улаанбаатарт төрсөн. Тэгээ 3 хүртэл нас хороолт өссөн. Манайх яг юуны нэг Макс бургер гэдэг штэ тийм Макс бургер лөө. Тэрний яг ардлын одоо байрнууд өндөр 10 цэнхэр өнгөтэй. Тийм. Цэнхэр өнгөтэй тэнд 3 хүртэл өсөөд тэгээд аав ээжтэйгээ цуг пош руу явсан. Аав ээжтэнд ажил хийхээр явсан. Тэгээ пошто 19 нас хүртлээр пошт эхлээд Варшавад амьдарч байснаа дараа нь пошин германтай хэлтэй. Бас Монголтой түүхтэй холбоотой газар ягаад гэвэл 1241 онд Лигниц гэдэг газар Монгол Батхааны бааtruуд очиж тулалж ирсэн. Тэгээ тэр газраас 30 км-т өссөн. Тосгонд пошин одоо хөдөө гэж хэлж болно. Тэгээд Ешэ пошт өгчгөөд нэг жил ер нь бол тасралж байгаа. Тэгээд тэр үед нас Монголд ирж исэн. Тэгэхэд ч баг рэптийн бэ үсэж исэн баха. Тийм. Тэр чинь яг 2010 оны 10 онд баха 10 11 он шүү дээ. Тэг яг юу гол хост нь хэн байсан шүү дээ. Панц лилтөөгөө юу. Тийм. Лилтөөгөө байгаагүй панц байсан. Тийм. Тэгэл яг тэр бол баг би нэг stand up comedy ч юм уу тэрний баг суурийг тавьчлаа гэж ойлгосон шүү дээ. Бараг тийм баха. Тийм. Одоо миний ойлгож байгаагаар бол сошиал ертөнцийн хамгийн том залуучуудын прожект гэхгүй юу? Контент. Тийм. Тэрнээс хойш хүмүүс хараал хэлдэг болцсон гэжнээс зүгээр сууж байгаа. Тэгээ тэнд бас чанартай панчууд бол зөндөө байсан шүү. Амар. Одоо ингээд цэцээ мцээ те жимигийн юм донд бас явж л байдаг шүү дээ. Яг тэр үед тий. Тэг нэрээ яг бодох юм бол тэр үед чинь одоо жидцээ бифүүдтэй хоорондоо ингээл амар чанартай дисүүд гаргаал рэп юм байсан. Нэгэл гадаадтайгаа монголчуудын хувьдаас үзэх юмтай байсан. Тий. Тэр бол нөгөө Монголд ойлгоогүй. Гадаад байсан хүн залуучууд амар ойлгосон байхгүй. Монголд бүр тэр үед чинь нөгөө нэг MCB-д чинь хүртэл болооч та нар гэж хэлж ирсэн аим шигтэй тий. Одоо өөртөө нас жоохон ярьчвал тий. Одоо яаж ийн гэ тий. Тий. Тэгээд 11 онд пош тийшээ өгөөд Германд дээд сургууль сурах гэж яваад 5 жил гаруй Германд амьдраад тэнтэй олон улсын бизнесийн удирдлагаар их сургуулаад өгсөө. Тэгээд Германд ажиллаж байгаад пошт ажиллаж байгаад 2017 онд Шанхайд 1 жил амьдарч ирсэн. Ер нь Европоос хөгшин Европоос ер нь Аз зүргээ буцъя. Тэгээд хятад хэлээс надад санагдчихсан. Тэгээд Шанхайд манай нэг таньдаг пош Шанхайд амьдарч ирсэн. Тэгээд Шанхай бол нихаа. Шанхайд амьдарч үзье гэж Шанхайд яг Шанхайгийн хятадын засгийн газраас 1 жилийн Шанхайд хятад хэл сурах тэтгэлэг болоод тэгээд Шанхай руу яваад Шанхайд байхдаа stand up руу илүү цагаа зарцуулъя. Тэгээд Шанхайд ч яаж яхад 2 англи хэл дээр stand up comedy хийдэг клубүүд байсан. Шанхай comedy club тэгээд kung fu comedy. Тэгээд тэнд яг тууштай одоо байнгын нэг бэлтгэлтэй байнга 7 нэг баг 2 удаа open mic дээр гараа тэгээс мэргэжлийн Америк stand up comedy-янууд хурж ирж тоглолдог байсан Шанхайд. Ягаад гэвэл Шанхайд ч гадаадуудын англи хэлтэй экспатуудын хүрээл маш олон гадаадууд амьдарч болохоор үзэгчид зөндөө ирдэг болохоор Америкийн комедианууд Шанхайд ирж тоглолдог. Мэргэжлийн 10 жил 20 жил хийсэн комедиануудыг анхны удаа харж исэн. Тэгээд зөндөө юм одоо суралцаж авсан. Тэгээд тэр Шанхайгийн туршлагаар би UB comedy-гийн Бататай танилцсан. Ягаад гэвэл би нэг Шанхайд байгаа хятадын UB comedy-гийн хятадын төрийн Шанхайд байгаа тоглолтын өөрөө
зохион байгуулсан. Зөв тэр Тийм чинь би бас нэрээ яг дараагийн асуулт асуух гэжсэн чинь яг тийм байна. Тэг UB Comedy нэг баг 2 удаа шахаад очлоо. Тэгсэн эхний удаа яг анх танилцж байхад бата тулгаа хурж ирээд тэгээд UB Comedy-гийн дэгийн маань бас ингээ Шанхайд сурдаг өстэй. Би дэгийг ерөөсөө stand up comedy дэг UB Comedy гэж мэдээгүй зүгээр бататай анх танилцсныхан дараа тулгаа бата бид нар танилцаад тэгээд найзууд болоод тэгээд дараа жил нь бол Шанхай, Бээжин, Нанжин гэдэг 3 хотоор stand up comedy одоо UB Comedy-гийн хятадын төр зохион байгуулж исэн. Зөв. Тийм байна. Би яг Шанхайд байсан гэхээр нь яг тэр юу харилцаа, connection чамаас гарсан юм байна гэж бодоод яг асууж байгаа байхгүй. Тэр контентыг үзсэн айгу гоё байлээ. Тэгээд манай stand up ч бүгдээр ер нь юу шүү дээ, англи хэлтэй. Бүгдээрээ суурна. Юу. Идрээ бол Америкт их сургуульд юм нисхийн инженерээр төгсөн англи хэлтэй, бата мөн ч гэсэн ер нь бол мундаг англи хэлтэй. Өөрчин Батуш гэж залуу байгаа. Бас манай англи шоуд дээр гарч байсан бас Artgreen shortcast гэдэг видеон дээр гарч байгаа. Амарчин бас англи Америкт их сургууль төгсөнс англи comedy гэдэг хэдэн залуучууд байгаа. Тэг би яг нэг тийм basement хамгийн анх юу ядсан байхгүй юу. Зөвхөн нэг Димитинж яваад орсон чинь бүгдээрээ нэг англиар stand up хийжсэн байхгүй юу. Анх англиар бас эхэлж хийж исэн юм байлээ. Тий. Тэгээд дандаа нэг зуны үйлрэл байсан болохоор гадаад зөөлчд орж ирсэн. Тэгээд би чинь амар гайхснаа. Тэгээд stand up байна. Гэтэ англиар юм байна. Би ойлгохгүй юм байна гэх тэнгүүтээ гарч яваад энэ димийн болж ин гэсэн чинь тухайд stand up гэдгээл яг rap battle ойлгохгүй байсан л та. Тийм байна. За тэгээд өөр цааш нь. Тэгээд Шанхайд 1 жил болсон юм байна шүү дээ. Тэгсэн 1 жил болж исэн. Шанхайд 1 жил болчихсон баг. Чи 2016 оноос 2017 он хүртэл Шанхайгаас шууд Монголд бутаад ирээд ирсэн. Шанхайд бол ихтэй тэр сураагүй stand up хийж level up хийчихэд тэгээ тэндээ хүмүүстэй танилцаад тэгээ шууд Монголд ирээд stand up карьер нэгсэн гэсэн үг юм шүү дээ. Тэгж жилж болно. Гэвч би яг Шанхайд ер нь өөрчлөлөд амьдрах байсан. Гэвч нэг амьдрал баялаг учраас яг Монголд төрж ирэнгүүтээ за ер нь Улаанбаатарт Монголдо ер нь одоо амьдрий гэж шийдээд тэгээ угаасаа stand up comedy гэдэг урлагт хайртай болохоор бас энүүгээр цаашаа хөгжиж гэж бодож байсан. Тэгээл одоо ингээ хөгжөөл яваад байна. Тэг бас юу яасан те? Одоо нэг хүмүүс stand up ярьж байгаа юм чам. Сайт нь лээ. 3 сая. 3 сая нэт те орж исэн те. Тэгсэн. Тэр бол юу байсан нь маркетингийн юу байсан нь эсвэл өөрийгөө чаленжлах юм байсан уу? Тэрэн дээр бол би яг өөрөө орё гэж бодоогүй. Гэхдээ над руу Бата маань бас тэр 3 сая инээдтэй 3 сая инээдийн дасгалжуулагч нэсэн. Одоо оролцож байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Яг л тэр чин нэг оролцогч нь 60 секундын туршид одоо шүүгч нараа инээлгэх ёстой. Тэгээ тэрэн дээр бол ер нь stand up comedy-гийн нэг төрөл буюу нэг онлайн нэг өгүүлбэр хийдэг жокууд ярих илүү зөв байдаг. Ягаад гэвэл манай Монголын stand up comedy яг намайг анх ирж байхад юу дандаа түүх ярьдаг, story англиар бол storytelling гэдэг түүх ярьдаг. Тэр нэг 5-7 минут жоох урт талтай байдаг нуур шүү. Онлайнер бол амар богинохон учраас тийм онцтой funny тэгээ богинохон байдаг болохоор яг ингэ шууд ингээд хүргэж өгөх боломжтой байдаг. Тэгээ сүүлд нь одоо ингээ болох юм бол бас нэг сонирхолтой туршлага болсон нэг тийм ТV шоуд ингээ оролцож үзээд бас юм сайхан дурсан зүйлсэн. Сонирн байна уу нэг юм old school new school хоёр тий тэгснэ old school нь сууснаа new school-ээ шалгадаг. Энэ зөвхөн Монгол л байдаг байна гэж. Тэгээд нөгөө хамгийн анх нэг Бата юунд орсон штэ. Mongolia Got Talent гэсэн. Яг тэрэн шигтэй хинч ойлгоогүй байхгүй. Яг тэрэн шиг тийм над мэдэрч төрсэн. Тэг ягаад чи нөгөө нэг болохгүй л те.
Яг тэгвэл нөгөө тал нь юу байдаг? Одоо зөвхөн биеэрээ маазардаг те. Та нар болохоор одоо гарч байгаа дуу аваа потенциалаараа маазардаг. Энэ хоёр хүн бие бинийгаа инээлгээс суун гэхээр надад бол яг төсөөлөгдөг байхгүй юу? Тийм. Гэхдээ ямч би чинь өөрөө амар тийм дотгошоо хүн жүжиглэлт гэж юм байхгүй. Тэгээ зарим хүмүүс нэг тийм awkward юм уу, weird сонин харагддаг. Тэрийгээ би бол мэдж байгаа. Гэхдээ яг ингээд 3 сая инээдэд гараад тэгээд Баяр Магна Батах хоёрыг тэ 10 секундын дотор баг хамгийн хурдан инээлгсэн хүн байхаа. Тэгээд тийм болохоор тэр энэ хошин шогийн том 2 агуу хүнийг инээлгэж чадсан. Өмнө нь бол дандаа эмгтээчүүдийг 10 секундын дотор инээлгдэг байсан л да. Гой. Бүгд хоёрыг ерөөсөө 1 секундэд инээлгэж штэ ба. Тий. Би бол ингээ баг харсан цагаас хойш ингээд энийгээд инээлт ерөөсөө зүгээр болж ингээ ажилласаар л шүү. Тэгээд сүүлийн үед бас манай золоос шоу гэдээ хийж гин, Keks podcast гэдээ хийж гин те. Тэгээд энэ хоёр дээрээ жоохон одоо яг өөрийнхөө одоо юм хийж байгаа хүн гэдэг талаас хаваалцвал яг ямар байна те. Туршлага ер нь хэр үд юм байна бас сонь сод юм бас юм байдаг үлгүүд те. Оо байгаа. Ер нь подкаст бас сонирхоод одоо 2 жил болж байгаа. Золоо шоуийг одоо 2 жил хийж байгаа. Тэгээд 84 дугаар гарсан байгаа. Keks дээр бол манай хамтран хөтлөгч Цэги байгаа. UB Comedy-гийн бас тагтаа стайлаар алдартай Цэгийн санаац маань. Тэгээд Keks-ийн 1 жилийн саяхан хийсэн. Тэгээд 2 өөр контент л доо. Золоо шоу чинь илүү одоо миний сонирхлыг татсан зочдтойгоо яг зочдынхаа одоо саяхан жишээ нь одоо Берлинээс ирсэн манай найз Жавха гэж байгаа. Тэгээд сэргээгдэх эрчим хүчний инженерээр Берлиний бас Германы бас алдартай их сургуулийг төгссөн. Тэгээд бид сэргээгдэх эрчим хүчээр ярилцсан. Өмнө бас юуны философициг юм гээд пэйжинг админ мөн бас юуны UB-Cab-ийн user experience буюу хэрэглэгчийн туршлагыг дизайнер дүлгөөн гэд хүмүүс орсон. Тэгэхээр яг тэр тухайн зочныхоо хийж байгаа сонирхож байгаа зүйлийн тухай ярьж байгаа болохоор тэрний онцлог нь юу гэвэл илүү мэдлэгийн чанарын одоо маас багтай ч юм уу одоо edutainment гэж хэлж болно. Тэм контентуудыг хүмүүс ер нь 10 хүнээс бол цааны 2 нь үзнэ. 10 хүнээс 8 нь бол одоо Keks podcast-ыг үзнэ. Ягаад гэвэл тэр чин жоохон маац байгаа хөгжилтэй дээрс мэд секс ч өөрөө секси болохоор 2 өөр төрлийн контент гэж хэлж байна. Гэтэ хоёуланд нь хайртай л та. Тий. Монголиас подкаст дандаа ярьдаггүй шууд хийчдэг болсууд байдаг гэжнээс. Би харин хийдгүү ярьдаг подкастн дээр. Одоо яг ингээ 50 хүн ингээ болчихлоо тий. Хийнгээ ярангаа. Хийнгээ яран. Тий. Тэгээд юу одоо stand up ер нь яаж хөгжиж байна Монголд? Одоо хүмүүс ер нь ойлгодог болчлоо. Нэг үе бодвол нэг ойлгохгүйс улсууд нь хүчээр ойлгодог болчлоо тий. Яг л хүмүүс инээгээд байгаа болохоор ганцаараа инехгүй байгаа болохоор гайхаад тэгээд худлаа үнжигс инээдэг болсон ба шүү дээ. Одоо stand up-ын хөгжил яаж байна? Ямар байна? Stand up бол яг нь шинэ орж иж байгаа хүмүүсийн ачаар бол хөгжиж байгаа. Одоо жишээ нь шинэ залуучууд байгаа. Одоо 19-25-тай 19-с ер нь 25-тай шинэ залуучууд байгаа. Тэд нар бол өмнөх үеэс яг stand up-ийн анхдагч нараас арай өөр бас шинэ төрөл оруулж ирж байгаа залуучууд байгаа. Тэгэхээр юм яг гэвэл яг бид нар ингээд хоорондоо холхилдоод тэгээд хамтарч ажиллаад ч юм уу илүү гоё байгаад байгаа. Ягаад гэвэл одоо манай UB Comedy Club чинь одоо ингээд содоо гэж байгаа. Содоо жүжиглэлт бол тасархай, дээрээс мэд хөгжмийн элементүүд одоо beatbox ч юм уу тэгээд түүхийг бол storytelling бол гайхамшигтай амьлуулж чаддаг. Тэгэнгүүт нь би бол анх ер нь онлайнаар ярьдаг байсан. Одоо гэхдээ ер нь илүү storytelling comedy тал руу өөрийгөө хөгжүүлж байгаа. Гэхдээ саяхан Мөнх Бат гэдээ бас нэг 3 сая инээдэд орсон залуу байгаа. Нөгөө Иргэн Мөнх Бат байгаа штэ.
Тэр маань байгаа. Мөн бас Балтко гэдэг бас онлайнер жокууд орж иж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хоол байхгүй одоо олон төрлийн хоолууд гарч иж байгаа байхгүй юу? Тэрүүгээрээ бол гоё. Одоо бас Зори бас манай UB comedy клубд одоо жил гарсан stand up comedy хийж байгаа гэж ойлгохгүй тий. Musical parody орж ирж байгаа. Тэгээ бас өөр нэг шинэ өнцгүүд авчирж байгаа. Тэрүүгээрээ бол яг надад одоо илүү солонгорч байгаа надад маш их таалагдж байгаа. Тэгвэл өөр төрөл байгаа. Тэрүүгээрээ гоё. Гоё. Надад тэр one punch line тэр one line punch ч юм бол ерөөсө потенциал واخгүй. Тэр бол хөгжүүлэг монголчууд өөрсдөө айгу ойлгох боломж өндөртэй. Тэрийг хийдэг хүн олон болох хэрэгтэй тий. Гэж би бол яг тэрний фанат. Ялангуяа хипхоп одоо рэперүүдийн яг одоо биш л гэхдээ өмнө бол одоо яг мөн чанаруудын нэг нь бол яг үлдээ punchline. Тэр чинь яг л ер нь stand up дээр ер нь адилхан байхгүй. Анхаарал татлаа зөглөө. Одоо ингээд комедиан хүмүүс чинь ингээд жоохон бүтлгүүтэл жоохон байдаг шүү дээ. Тэгээд одоо хамгийн сүүлд одоо хизээ яаж бүтлгүүтэй те ер нь яг бүтлгүүтэл ер нь хэр ойрхон байдгийг хэр хол байдгийг те яг тэрийг яг яаж таад өөртөө тэрийг зохицуулдаг вэ? Тэр чинь бас нэг асуудал л л те нөгөө талдаа. За нэг энэ толгоонд яг шууд орж ирсэн юм гэвэл одоо Keks podcast-н дээр бид нар хамтрах байгууллагуудтай хандж ирсэн. Яг би хандж ирсэн л да. Одоо нэг борлуулалтын ажил гэж хэлж болно. Тэгээд Xanadu Wines гэдэг гадаад Канад эднэтэй компани байдаг. Тэгэнгүүт нь бид тэр Xanadu-гийн захирлуу нь залгангуудаа нөгөө нэг уцаа авч байгаа хэрэг тэгвэл hello чинь би hi Graham I got for you an offer not to refuse гэсэн чинь мөр давтлаа шаа. Гэтэ яг юу татгалзахын аргагүй санал угаасаа тавьсан л да. Яг гэвэл одоо өөр нэг юуны дарсны компанитай хамтарч ажиллахаар болсон. Гэтэ тэр нэг бүтлгүүтлээс илүү зүгээр нэг тийм хөгжилтэй төвхөл гэж би л харж байна л да. Мэ чинь бол яг асуусан нөгөө одоо тэр өнцг нь ямар өнцг байсан бэхээр ингээд одоо комедиан хүмүүс чинь ингээд тайзан дээр ингээд 7 хоногт 1 юм уу 2 3 удаа гарч байгаа шүү дээ. Хуваарийн дагуу гардаг те. Тэгээ тэр болгон би юу гэж анзаардаг вэ? Тайзууд өөр байдаг шүү дээ. Зарим тайз бол амар халуун байдаг те. Яваад ороход зүгээр халууцаал чи өөрөө ингээд гоё гарч ирдэг те. Зарим тайз амар хүүтэн байдаг шүү дээ. Ингээд яваад ороход шууд гардаг те. Яаж чи гоё халуун үг хэлээд тэр хүмүүс дараад идэг шүү дээ. Тэгэхээр яг энэ талын тэр бүтлгүүтлийн найз нь асуусан шүү. Чи энэ талаас нь хэлж өгөөч. Тэр талын тэгвэл санийхыг хасчихгүй. Санийхыг хасчихсан. Надад бол гоё байсан гэжээс. Гоё байсан. За энэ дээр. Тайзан дээр бол яг адилхан одоо материалаа ярина. 3 дахь 4 дахь өдөр ч юм уу. Тэнгүүд нь 3 дахь өдөр нь ярихад бол бүр ингээд те хүмүүсийг бүр өгтөл нэнэлгээд 4 дахь өдөр яг адилхан юм ярьж яхад амар өгтөг ер нь тийм тохиолдлууд байдаг. Тухайн одоо нэг vibe-аас шалтгаална. Гэтэ нэг сүүлийн үед би юу ингээ анзаарсан бэ гэвэл яг юу ойлгосон бэ гэвэл хичээх тусам фейлдэх магадлал өндөр байдаг. Би чинь өөрөө бас амар тийм юу гэдэг юм блэ нэг тийм төгшүүртэй хүн байхгүй юу. Тэгэнгүүт нь одоо англиар бол anxiety гэдэг те төгшүүртэй. Тэгэнгүүт нь би өөрөө тайзнаа гарахтаа өөрөө одоо төгшүүртэй гарч байгаа. Тэгэнгүүт нь тэр өөрийнхөө төгшүүрээ ухамсарлангуудаа илүү бүр төгшүүрт орчдөг байхгүй юу. Мэдх юм байна. Тэгэхээр тэрнээсээ ер нь өөрийгөө чөлөөлчих юм бол тайзан дээр яг тэгвэл яг чиний дотор байгаа тэр мэдрэмжийг чи тайзан дээр үдчихэж байгаа хүмүүс рүү шууд ингээд дамжуулж байгаа юм. Тэр чи хэрвээ амар ингээд сандарцсан төгшүүртэй ч юм уу эсвэл тийм тавгүй мэдрэмжтэй тайзан дээр гараад юм яриад байх юм бол тэр мэдрэмжийг үдчихэж байгаа хүмүүс рүү шингээж байгаа. Тэгэхээр аль болох ер нь чөлөөтэй 50 байх хэвээр тэгвэл тэгээд хичээхгүй. Тэгээд хичээхгүйгээр хичээх гэдэг бас нэг сонирн байгаа л дээ. Хичээхгүйгээр хичээх. Бас ер нь аль болох нэг stand up-ийн нэг дүрэн байдаг.
аль болох хүмүүсийг хурдан тайзнаа гараад хурдан инээлэх хэрэгтэй. Хурдан нэг удаа инээсэн хүн дахиад инех магадлал нь илүү өндөр байдаг. Тэгэл нэг дуу гарчвал дуургалах хэрэгтэй юм шүү дээ. Аль болох нэг хурдан дууг гаргаад. Анханасаа дуу гарахгүй бол тэгээ гарахгүй. Дуу гарахгүй бол яг хөө ингээл нэг дуу гарах гад үтсэн чинь ингээд дуу гарахгүй бол яах вэ залуу. Тэгэл дуу гарахыг нь оролдоно. Тэгээд тэр орлох үед нь янз бүрийн болно. Яг бүр ингээд жихнээсээ фейлж яах юм бол тэгэл нуруугаар ингээд хүлс асгарч эхлээл гар хүлрөөл тэгээд хилд альдарч эхлээл тэгэл тэгээ өөртөө итгэлгүй болоод тэгэл тайзнаасаа буугаал тэгэл за хөшүүн чанга байна тийм тэгээ чанга байна гээл тэгэл сэтгэлээрээ унаал гэртээ очиод тэгээ маргааш нь сайн унтаж аваад тэгээ маргааш тэгээ мартаал гээл та дахиад инээдлээ очиж байгаа юм чи нэг осны нэг stand up comedy-нууд ер нь за яг бүгдээрээ биш л дээ ер нь жоохон тийм юуны сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байдаг л да. Жоохон сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байдаг байна шүү дээ. Тэр их нөгөө нэг юм хит их баярлж хит их бас тэгж даун болдог байна шүү дээ. Бүр нөгөө доош идэх шиг хитрхи их байдаг гэсэн үг үү те ер нь. Грекийн Сизифийн нэг домог гэж байдгийг тэрэн дээр нь Сизиф гэдэг хүн нэг тийм ялтай байдаг. Тэр нь юу яг гэвэл нэг түүний одоо юуны даалгавар нь нэг уул руу нэг мангар том чулууг ингээд түрээд уулны орой дээр гарах. Гэхдээ яг хамгийн яг уулын орой дээр нь яг тавих мөчтөн тэр чулуун ингээд буцаад өнгөрчдөг. Stand up comedy бол ер нь тэр энэ домогтой ер нь амар адилхан байдаг. Ягаад гэвэл чи хүмүүсийг одоо жишээлбэл өнөөдөр инээлгсэн бол чи маргааш дахиад инээлэх хэрэгтэй. Гэхдээ ер нь жоохон тийм үр дүн ерөөсөө бодохгүй зүгээр яг тийм төгсөшгүй тоглоом шиг ингээ хандах юм бол тэгвэл яг насан туршдаа гоё кафта хийж болно. Түүнээс бол тэндээ бүр амар хичээгээд би амар инээлгэх ёстой. Би инээлэхгүй бол өөрийгөө тийм шүмжлэхгүй ер нь жоохон нээлттэй зүгээр нэг тоглоом шиг. Одоо хүн ингээд клуб руу ингээ очиж штэ. Клубд очингуудаа ингээ бүжиглэхтэй одоо би жишээлбэл хамгийн гоё бүжиглдэг болох гээд байна. Эсвэл би одоо тэг бүр амар гоё ингээ тийм мэдрэмжтэй эсвэл нэг юм тийм хөдөлгөөнүүдтэй ч юм уу тийм бүжиглэх хүмүүс зүгээр ингээд тий зүгээр ер нь гоё кафтай гоё тухайн үедээ нэг гоё тий вебтэй гоё enjoy хийх гэж бүжиглдэг. Тэгэнгүүт нь тэр бүжиг дуусан гутаа тэгэл за би сая хэрхэн бүжиглсэн бэ гэдэг ингээд хүмүүсээс асуугаад чилээвэл өөрөө тэгээд тэгхгүй шүү дээ тий. Тэр stand up comedy руу яас тийм хандлагатай байх нь зүг гэж би сүүлийн үед бодож байгаа. Наач гоё хандлага байна. Enjoy хийх. Тий. Гоё хандлага байна. Тэгээд нөгөө саний юун дээр төвшөө. Хэрвээ юмд амар эмзэг ханддаггүй ч юм уу те. Сэтгэл зүйн айгуу тийм ийм бол stand up хийхгүй л те. Тий. Зүгээр магадгүй юу хийдэг юм те. UB comedy дээр очиж stand up хийж дуршижсэн асуулт нь шараад руу яваад те. Ингэж мэдээ галзуу юм орчихно. Золоод ийм бодол байдгүй. Би одоо байдаг. Тий. За одоох гэсэн. Тий. Сүүлд нэг юу байдсан юм аа. Club House дээр хануу. Тэгээд comedy амраа энэ төр байнга орж ирсэн. Тэгээ би нэг ихэндээ нэг Club House айн бүүн байж явах үед асуумаар санагдаж асуужсан байхгүй юу. Ерөнхийдөө одоо нэг өөр оронд чинь бол чи бол жүжигчин байхгүй юу гэн. Тэгээд чамд одоо stand up comedy бичиж өгдөг. Одоо зохиолч гэх юм уу те. Тиймэрхүү хүмүүс Монголд хэр бий болж байна гэсэн одоохондоо бий болоогүй байгаа гэж хэлжиллээ. Тэгээд магадгүй чи яг тэр төрөл рүү орно. Би чамаа нэг line punch тий. Тэг тиймэрхүү нэлээд скил өндөртэй хүн бичдэг болохоор нь өөрөө тий learn story тэр комеди руу орж байгаа болохоор бас нэг тийм залуучуудад гоё зохиол бичиж өгөх тий. Эсвэл залуучууд ингээд гоё тасгалжуулах ч юм уу. Тиймэрхүү бодол хэр байна. Тэгжиж ер нь энэ салбар хөгжих байхаа гэж бодсон. Тий, би өмнө бол UB comedy клуб дээр бас тэгээд тусдаа бараг 4-5 stand up comedy-гийн суур мэдлэгийн тийм сургалт хийжээсэ. Мөн бас би бас бусад комедиануудаас одоо ghost write хийжсэн. Тэр нь бас амар сонин. Ягаад гэвэл би хүмүүст ингээд гоё joke өгөх гаргад өгөх чадвартай байдаг. Гэхдээ тэрийг нь би одоо өөрөө ингээд ярангуут нь өөрөө яриаггүй эсвэл нэг өөрөө тэрийг тухайн үед нь ярихад одоо филдэх магадлал өндөр байсан. Тэрдээ надаас шалтгаалж байгаа зүйлүүд л те. Миний тэр anxiety-гаас ч юм уу. Гэхдээ цаашдаа ингээд салбар хөгжөөд
тийм бичээч нар гарах байхаа. Гэхдээ Монголд тэр нь болохгүй би мэдэхгүй байна. Ямар ч байсан юу та Late Night with Miko мэдэх үү? Late Night with Miko дээр бол монолог дээр бол хідэн монолог дээр бол бичээч бол хийж исэн. Мөн бас бусад комедиануудад бол жокууд бол бичиж өгч исэн. Гэтэ би бас өөрөө зарим одоо жок комедианууд чи бид нар чи хоорондоо ингээд юу хамтраад тэгэнгүүт нь нэгнийхээ материал дээр ажиллангуудаа одоо чил надад ч гэсэн би яг ингээд нэг сэдвээр гасчих явах үед бусад комедианд хурж ир за миний хөшөө чи энэ дээр ингээ ярьчих юм бол эсвэл ингээ ингэж юм болох юм байна гэх тийм бас зөвлөгөө авч ирсэн. Гэхдээ би бол яг комедиануудаа бол яг ийм сэдвэр ингээ яриад ингээд их тэрэн дээр тэр зөвлөгөө дээр би бол өөрийгөө ер нь сайн гэж бодож байгаа. Тэр нь гэхдээ зүгээр миний бодож байгаа зүйл биш. Харин тэр комедиануудыг нь яг материал болоод алж исэн зүйлүүд байгаа болохоор тэрэн дээр сурлаад болж байгаа. Ер нь бол тий шавтай болоход бол шавтай болж болно гэсэн үг шүү дээ. Болно. Тий нэг санааг би бас сүүлийн үед би Капил Гупта гээд энэтхэг гаралтай одоо юуны коуч гэдэм гол нь илүү юуны өөрийгөө перформанс коуч гэж нэрлэж байгаа хүний. Тэгээд миний санаж байгаагаар бол Tiger Woods-тэй хамтарч ажиллаж исэн. Тэгээ бас нэг мундаг зөвхөн өөрөө нэг сонгосон хүмүүстэйгээ тэдний юуны одоо гүйцэтгэлийн төвшиг нь одоо дараачийн түвшинд авчрах тийм коуч хүний. Тэгээ тэр хүний би нэг 2 номыг нь уншаад тэгээ надтай ер нь сүүлийн үед надад илүү надтай дотн байгаа надад үнэнтэй илүү ойр санагдаад байгаа. Тэрний юу гэвэл ер нь альва юм дээр хүнд одоо зааварчилгаа одоо нэг эмчин заавар шиг тийм өгөх ер нь буруу юм байна. Одоо prescription яг л stand up comedy дээр ч гэсэн өмнө миний хандлага юу гэвэл за чи жүжиглэлтээ сайжруулад тэгээ панч хийлээд тэгэнгүүт нь одоо тайтлан дээр хүмүүс рүү инээх юм бол тэгвэл хүмүүс таалагдана гэдэг юм чинь бол гэхдээ зүгээр заавар лахгүй те. Гэхдээ энэ зааврыг одоо хүн болгонд хилээд тэгээ тэр хүн чадах тэр бүх заавруудыг хэрэгжүүлчих юм бол тэгээ тэр хүн одоо мундаг комедиан болно гэдэг үгүй байхгүй юу. Бас нэг цаанаа бас нэг хуухны одоо нэг ДНК гэдэг юм бас байдаг юм байлээ. Ерөөсө жүжиглдэггүй ч хүн байж болно шүү дээ. Зүгээр ярьдаг ч юм уу те. Тий яг өөрөө одоо жишээ нь яг өөрөө үнэхээр одоо сериосны байгаа юм бол юмд хөгжиж болно. Гэхдээ зүгээр одоо ингээ заавар өгөөд бол хүн бол хөгжихгүй. Маш сонирхолтой юм а те Боби. Тий. Би нэг ТV шоу үзчихсэн байхгүй. Одоо бас нэрийг нь марччихээ. One Man ч лүүтэй. Нэг юм stand up хийдэг. Англид stand up хийдэг. Тэгээд зүгээр stand up хийдэг. Өдөржингөө унтж байгаа л хүүхд мөхтэй хийжсэн зөөчөөл оройн клабсэл 2-3 event дээр очиж нэг 5-10 минутын stand up хийгээл тэр амьдэрдэг. Одоо нэг хай баянч биш ядууч. Гэхдээ төрөөсөө төлөөд хоолоо идээд болчдөг. Тиймэрхүү амьдрал ер нь Монголд хийзээ ирэх бол. Тиймэрхүү амьдрал уу? Тий. За ирэх сонгуулийн дараалах гэхгүй юу. За амарцсан дахиад болоогүй л байгаа юм байна тий. Би албаар жоохон орлогыг асуучих гад үзээд шүү дээ. Энэ дээр бас миний ер нь байр суурь юу вэ гэвэл одоо жишээ нь цэвэр stand up-аар Монголд миний хувьд бол одоо энэгээр амьдрах яг одоо яг миний одоо амьдарч байгаа төвшөнд бол амьдрах болоогүй байгаа. Энэ бол зүгээр мөнгө олох хэрэгслээс илүү би зүгээр одоо тийм одоо нандинаж хайрлаж явдаг хобби гэж харж байгаа. Магадгүй ирээдүйд тэгэх юм болов би бол үндсэн ажил хийж байгаа. Тэр үндсэн ажилдаа ер нь цар тахлын үед амар баярлсан. Ягаад гэвэл одоо ажилгүй болоогүй. Тэрүүгээр бас боломжийн амьдарч байгаа. Тэрэндээ бол талархаж явж байгаа, баярлж байгаа. Үндсэн ажилдаа гэсэн үү? Зөвлөө.
Үндсэн ажилтай. Найз нар нь. Тэгээ өнөөдөр зөвхөн подкаст дээр хоббигоо ярих гэж ирсэн байгаа гэж тийм. Харин тийм ээ. Тэр нэг бодоод ч үндсэн ажлын тухай ерөөсөө ярихгүй яваад байгаа юм шүү. Ер нь гадаад худалдааны салбарт ажиллаж байгаа. Тэгээд мэргэний их сургуульд сурсан одоо мэргэжилтэй холбоотой ажил энэ салбарт ер нь бараг 3-4 жил ажиллагаа гадаад худалдааны салбар гэж товчхон хэлэх юм бол гэхдээ ажил дээрээ би stand up дээрээс огт холбоогүй гэж бол ягаад гэвэл юуны зах зээлийн судалгаа хийн борлуулалт бас хийдэг. Тэгээд за ер нь бол борлуулалт тэгээ судалгааны ослсон тийм ажил гэж хэлж байна. Тэгэхээр stand up-тай ер нь огт холбоогүй, подкастуудтай ч гэсэн холбоогүй. Яг хөө зарим юм дээр бол ивент зохион байгуулах ч юм уу эсвэл нөгөө хүн рүү ингээд залгаад юм зарах гэж залгадаг шүү дээ. Тэрэн дээр бол ер нь sense of humor эсвэл нэг тийм хошин мэдрэмж бас ер нь хэрэгтэй байдаг. Тийм. Золоо ч гэсэн хэрэг болж гин гэсэн үг шүү дээ. Золоо бол менежер юм байна. Тийм. Энэ яг юу гэсэн ч үг юм те. Үндсэн хийдэг. Юу хийдэг? Би менежер гэж. За тэгээд найз нь бас жоохон сонирхоод байгаа бас нэг тал үнцэг байгаа дээ. Тэгээд Монголд хэдэн жилийн дараа буцаж ирсэн бай золоо. Би за буцаж ирхэн гэж хэлэхэд хэцүү шүү. 3 таадаа явсан. Тэгээ би өөрөө бол яг тэг гадаад төссөн хүн. Одоо Монголд яг 4 жил асралтгүй амьдрах гэж байна. 4 жил. Окей. 4 жилийн өмнө ирсэн байна шүү дээ золоо. Би 4 жил өмнө ирсэн. Анх ирэхэд чамд сэтгэл ямар байснаас эхлээ гурлаа жоох нэг юм тийм товч биш ч гэсэн тийм амар дэлгэрэнгүй биш нэг ярьдаг та тий. Чи өөрийнхөө өнцгөөс нэг жоох яриад өгч. За би чинь өөрөө бас Монголд ирэхээс өмнө Хятадд амьдарч исэн, Германд амьдарч исэн, Францад амьдарч байсан. Тэгээд ер нь 20 хэдэн яг Европ дотор 20 хэдэн орнуудаар ер нь аялж үзсэн. Ингээд Пошто бол өссөн. Тэгээ ууган Пош хэлтэй. Германд би яг герман хэлгүй, огт герман хэлгүй очиж исэн. Хятадд бас хятад хэлгүй очиж исэн. Францд гэсэн 3-4 сар амьдарч байхдаа Франц хэлгүй очиж исэн. Энэ туршлагуудаар нь юу би юус болсон бэ гэвэл огт танилгүй, тэгээд тухайн улсынхан соёлыг нь мэдгүй яаж нөхөн дасан зохицох талаар ер нь мэдэж авсан. Тэгэхээр ер нь гадаадад олон жил амьдарсан монголчуудад хэд хэдэн асуудлууд байдаг. Ягаад гэвэл Монгол руу ингээ буцаж ирэнгүүт нь танилын хүрээлэл байхгүй. Хамаатан садан байгаа. Гэхдээ ингээ насан турш хүн ирэнгүүт нь найз нөхөд ч юм уу тийм хүрээлэн хэрэгтэй байдаг. 3 дугаарт хичнээн монгол хүн мөртлөө тухайн орныхоо амьдарч исэн орныхоо ингээ соёлыг ингээ шингээждэг. Би одоо ингээ Германд амьдарч исэн бол Германд метро Берлинд метро байдаг. Метро байдаг. Манайд байдгүй. Тэгээд тэр метро 1 минут хоцрох юм бол германчууд ингээ паниктаад эхлэе хэлдэг. Юу болоод байна гэлээ. 2 минут болох 3-5 минут бүдүүл бүр бүх хүмүүс ингээ галзуурна. Ламар яг ингээ бүх юм цагийн дагав байдаг. Тэгээ Монгол руу буцаж ирэнгүүтээ хүн чинь ингээд бас нөгөө Германыхаа цаг барьдаг шинжтэй байж болохгүй. Яг тэгвэл 7 цаг дуулцаг гэх юм бол хүмүүс нь 7:30 гэж яддаг 8 гэж ингээд хоцордог. Ерөөсөө оо цагаа барих зүйл дээр нэг анхаардаггүй. Тэгээ тэрэн дээр хүмүүс бас стресстэж болно. Чи яагаад ингээд цагаа ингээд барихгүй ба? Гэхдээ яг би Монголд ирэхдээ миний хандлага ямар байсан бэ гэвэл би одоо Монголын нийгэмд дасах ёстой. Харин Монголын нийгэм одоо миний надад дасах ёсгүй. Энэ жишээнээс болоод зөндөө олон монголчууд хурж ирээд яадаг сэтгэл санаагаараа ундаг, одоо дарамтад ордог ч юм уу, стресстдэг. Энэ ингээ болохгүй наа. Гэхдээ яг одоо би одоо дахиад шинээр гадаад руу явж байгаа юм шиг одоо дасан зохицох ёстой, суралцах ёстой гэдэг үүднээс айхан бол арай нээлттэй байх юм бол тэгвэл стресс багтай байна. Бас нэг давуу тал юу гэвэл Шанхайд байхдаа би ер нь найз нарынхаа хүрээллийг ингээ багаар ингээ бүрдүүлсэн байсан. Одоо Монголд одоо 4 жил амьдраад яг
одоо жишээ нь надад нэг тийм асуудал үүсэх юм бол найзын бүр дотны сайн найзууд байгаа. Одоо хандах найзууд байгаа. Хамаатнаас илүү одоо дотны найзууд яг ингээл тийм хүмүүстэй болсон байгаа болохоор одоо амар үнцэнтэй байдаг. Ягаад гэвэл одоо Монголын нийгэмд нээлттэй хандахгүй. Одоо жишээл Америкт одоо ямар байдгийн байна? Германд цагаа бат яг тэр Монголоос ийм бас гадаад шиг тийм байх хэвээр баруун тийм байх болохоор яга та нар ингэдэг тэгж өстой болохгүй харин нээлттэй байх хэвээр хоёрдугаар хамгийн чухал зүйл юу вэ гэвэл бүр тийм дотн сайн найзын хүрээлэлтэй байх хэвээр. Яг тэр хүмүүс чинь чамайг одоо ойлгоно, хайрлна, бас хэцүү үед чинь ингээд тэ сэтгэлээрээ ярилцах хүмүүс маш чухал. Тэр надад байгаа болохоор одоо бол би Монголд маш сайхан амьдарч байгаа. Бас нэг зүйл юм юу вэ гэвэл одоо гадаадаас ирэхтэй Монголын эдийн засгийн байдал өөр. Мөн бас нөгөө ирэхээс өмнө жоохон нөхөө малтах хэрэгтэй гэж хэлэх юм болов. Би одоо очиод ямар ажил хийх үү? Тэр ажил хийх юм бол цалин үлс ямар байх юм бэ? Ер нь миний салбар ер нь хэр хөгжсөн байна? Ажлын боломж хэр юм байна? Тэрийг сайн бодоод төлөвлөх ёстой. Ядч ирээд нэг 6 сар те амьдэрчих мөнгөтэй ч те. Тэгээ бүхэн уучраа болтлоо. Тэ. Тэгээ мэдээж найзтай болох юм чинь бас ингэж зата шүү дээ. Би шахаад байхдаа ер нь бол би арга энэ талаар арга ном гаргавал зүгээр ахаа гэж боддог. Шахаад байхдаа би 1 жилийн туршид бас амар богино хугацаанд бас дотны сайн найзууд хүрээлэнтэй болсон. Тэр нь юу вэ гэвэл шахаад очихдоо би нөгөө stand up comedy open mic орчингуудад stand up comedy-гийн хүрээлэнтэй болчихж байгаа юм. Тэдний найзуудтай болж байгаа. Хажуугаар нь би бас юуны шахаад нөгөө Бразил жужитсугийн хичээлж исэн. Тэгэхээр тэр Бразил жужитсугийн бас гой амар гой залуучуудтай ингээ найзууд болоод шанхаад байгаа пошуудын групптаас байсан. Тэгээ шанхаад байгаа германчуудын тэгээ монголчуудын гэдэг амар том хүрээлэнтэй болцсон байгаа даахгүй юу? Богино хугацаанд. Тийм дээ. Тэгэхээр яг юу вэ гэвэл яг чиний чи Монголд буцаж ирлээ гэж бодъё. Огт ерөөсө танил байхгүй те хамаатан саднаа зүгээр мартчих. За хамаатан саднаа мартчих. За мартчих. Гэхдээ чиний хобби ч одоо дугуй унах гэж бодъё. Эсвэл ууланд гарах. Тэгвэл Facebook дээр ууланд гардаг хүмүүсийн группууд ол тэгээд ууланд гарах чамтай адилхан хоббитэй хүмүүстэйгээ танилцаад авчих. Тэгээ бас нэг ивентүүдийг харж агаад магадгүй одоо мэдгүй Бразилийн одоо гаруудаа MMA гээд одоо жишээ нь Бразилийн жужитсугийн клуб байгаа. Тэн чинь очиод яагаад тэгээ ингээ баг багаар ингээ хүн чинь 3-4 сарын дотор сүлжээнд үүсгэж эхэлж байгаа байхгүй юу? Тийм. One team дээр бас ирээрээ. Ер нь хоббигоороо дагнаад одоо найзуудтай болж болно. Би чинь Америк руу яваал тэгэл нэг open mic дээр нэг тогтмол очсоор байгаа. Тэгээд энэ чинь нэг хитэн найзтай ер нь гарцаагүй болох байхгүй юу? Тэгэхээр өөрөө их нээлттэй тэгэхээр өөрөө их юмд их нээлттэй хандаж тэр хоббигоо ч гэсэн хөгжүүлэх тал руугаа гэсэн явах нь бол айгүй зөвөө гэсэн өнцгөр золоо хэлж байгаа юм байна те. Чи хэрвээ тэгж чадах юм бол маш хурдтайгаар ингээ хүмүүстэй найз нөхөрлөөд тэгээд тэрэн чамд илүү тэнд гэсэн санаа байлаа. Тий, одоо жишээ нь гэх юм бол одоо дөнгөж онгоцноос буугаад яхаа мэдхгүй байгаа бол маргааш open mic-д ор те золоо өтгөх чих юм байна. Тэгээд жоон хөсөө гаргамаар бол one team дээр ирээд надтай найзлаарай. Тий. Ингээд 2 хоногийн дотор 2 хүрээлэлтэй болчих болж байгаа юм байна зоологийн практикаас тийм ээ. Тий. Гэхдээ бас өөрөө нээлттэй байх хэрэгтэй бас ер нь юуны одоо Dale Carnegie ном байдаг те How to Win Friends and Influence People бас амар юталтай нэртэй. Одоо хүнтэй харилцах гэж байгаа. Аятайхан хүнтэй харилцах нээлттэй байх гэж юм. Хуухны бас шин чанарууд бас байгаа. Тэрнээс бол яг хинч очиол тэгэл шууд хүрээлэн усгаал тэгэл. Өөртөө толин жоохон ярих юм байна те. Чи яг юу юм бэ? Тэр чигээд. Тэ чи одоо очиод яг те open mic дээр юм ярьж чадахгүй юу те. Чадлаа гэхэд ядаж хүн нээлгдэг юм аа гэхэд золоотой татнаж чадахгүй юу гэдгээ толиж ярих хэрэгтэй те.
Тий. Одоо чи one team дээр очлоо гэж бодоход те яг чи амар зодтолдог болдгоо маяг тэр хамт олон донд орч чадах уугүй юу те. Бас тэртээ бас гоё найз нөхрөлж бас боломж өгч те бүр бас яг зөв энэ талаас нь хэлж байгаа юм байна манай залуу. Тэгээд за окей. Тэгээ Монголд ирлээ. За тэгээд эхний 1 жил 2 жил чам ямар өнгөрсөн бэ? Тухайн тэр сэтгэл зүй ямар байсан бэ? 1 жилийн дараа хүн боддоо шүү дээ. Би чинь ирээд 1 жил болцсон байна гээл. Дараа нь хүүш би 2 жил болцсон байна гээл нэг байдаг та тий. Хүн чинь нөгөө нэг аливаа зүйлийг нэг хэмжихтэй нэг цаг хугацааны нэг юм тоом харж иж нэг гинт нэг юм бодох гэдэг талтай шүү дээ тий. Тэгэхгүй бол сэтгэлээрээ бол хүн чинь цаг хугацааг зүгээр сэтгэлийн хэмжүүсээрээ тулаад идэг шүү дээ тий. Ер нь тэгэхээр энэ тал дээр чамд ямар байсан бэ залуу? Эхний жил бол яалцчгүй одоо амаргүй байсан. Хэцүүч байгаагүй. Эхний 1 жил тэр нь ягаад вэ гэвэл миний монгол хэл тааруухан байсан. Одоо ч бүр тийм сайн биш л дээ. Гэтэ ямарсан тэгээ одоо 4 жил тасралтгүй Монголд амьдарч байгаа болохоор эхний жил нэгдүгээр яг хүрээлэл байгаагүй. Би бас яг UB Comedy Club дээр бас бүтэн жил гаруй open mic дээр гарч иж бас хэдэгт одоо төрүүлж иж одоо UB Comedy Club-ийн гэрээт артист болсон. Тэгээ бас хувийн амьдрал гэж бодох юм бол бас нэг хөлөө олох. Би одоо Монголд ирчихлээ. Дасах яг юу ийх үү яах уу гэхээ тэрийг тодорхойлох. Тэр үед нь бас гайдас хийжсэн нэг тэр амар гоё сайхан дурсаж исэн гадаадын жуулчд гайд хийжсэн. Тэгээ бас нэг хэдэн хувийн ажлууд тэгээд яг одооны ажил руугаа шилжихээс өмнө тэгэхээр 1 жил 2 жил дотор бол нэг хөлөө олох мөн бас тэр хүрээлэнтэй болох 2 жил байсан гэж хэлэх юм болов. Тэгээд яг хүнтэй чинь одоо жишээ нь танилцаалтай одоо за сайн уу. Хоёлоо одоо яг жинхэнэ гал хамаад одоо боллоо гэл те. Зүрхний андууд одоо боллоо. Гинж юм байхгүй. Хүнтэй чинь нэг 3 сар ч юм уу 6 сар янз бүрийн уулзаад хамт ууж иж ч юм уу бас тэгэл нэг хүнийг нэг таних гэж юм байгаа. Тийм. Яс нэг юу вэ? Одоо нэг зүгээр нэг хүмүүст Монголд ирээд хүмүүст битгий мөнгө зээлээрээ битгий бас тэ яг шууд танилцсан хүмүүстэйгээ битгий бүр ингээд тотонсоорой. Ер нь хүнд ашиглуулах гэж юм бас байдаг юм аа. Заавал хамгаалт хэрэглээрээ. Ер нь бол чамайг хүмүүс хулигтана гэж бодоор, чамайг хүмүүс ашиглана гэж бодоорой. Мөнгө зэлэхгүй гэж энэ 3 ер нь зарчмыг агаал. Гэхдээ бас тэ бүр нэг ингээл хүн болно танилцсан гутаа. Энэ намайг одоо яах гэдэг бол таа ингээл. Тэгж хандаж болохгүй. Гэхдээ жоохон сэрэмжтэй байх хэрэгтэй. Сэрэмжтэй байх хэрэгтэй байна шүү дээ тий Монголд. Тийм байлоо. Одоо ч мэдрэгдчихэв. Сэрэмжлээд байгаа нь мэдрэгдчихэв. Ер нь хүнтэй хайцахад амар нээлттэй байдаг. Гэхдээ нээлттэй байгаа мөртлөө бас санаа бас одоо тооцоотой гэж хэлэх нь арай л буруу л да. Гэхдээ ер нь бол одоо байнга юмтай радар явж идэг. Гэтэ хүмүүс нэг юмыг айгүй анзаардаг юм шиг байна те. Хүн амар нээлттэй юм шиг харагдах тусмаа хаалттай байдаг те ер нь бол. Тий. Яг тийм юм байдаг шээ. Тий. За тэгээд окей ингээд за битгий гэдэг талаас нь сайн ярьлаа ш битгий ингээрээ битгий тэгээрээ гэ те. За сая бол битгтэй яг өмнө хэлсэн шигээ зааварчилгаа prescription хийж байгаа байхгүй юу? Нэг ёсны тэгтээ ер нь бол жоохон ойлголттой байх ёстой л да илүү зааварчлаг нэг ойлголттой ер нь Монголын нийгэм би хаанаас ирж байгаа вэ? Монголын нийгэм ямар юм бэлээ гэж жоохон ер нь бодоод үзэх юм бол ер нь хүнээс зүү чиглэлтэй байж болно. Зоологийн нөгөө нэг сая ном бичнэ гэж бодож байгаа гэсний баг тэрний юу гэдэг лээ. Гар бичмэл, ам бичмэл. Аудиобук. Тий, аудиобук. Ам бичмэл. Аудиобук нь явуулаа шүү дээ. Магадгүй тий, айгу тий. Золоо Монголд нэг удаа гэдэг ном гарцсан байж магадгүй шүү тийм ээ. Үгүйсэхгүй юм байна шүү. Тийм байна.
За тэгээд найз нь дахиад нэг асуулт байна. Чи тэгээд ингээ Монгол золоо ирж байгаа шүү дээ. Хамгийн их ингээ чиний хүлээгээгүй байсан зүйлсээс ирсэн тийм гоё зүйл нь юу байсан бэ? Чи ерөөсөө огт гэж бодож үзээгүй заяа тэр зүйлийг тийм гоё байна гэж те. Гэтэл амар гоё санагдаад те хүүх гээл те тэгж бодож исэн тийм юм байна уу? Ер нь байдаг уу? Байгаа болоо. Байгаа. Зөндөө. За байгаа бол тэндээс нэг тоотой гэдгийг хуваалцаач. За жишээ нь Posh Монголд ирээд 1 жилийн дараа манай буудан дээр Posh-ийн баг хамгийн алдартай рэперүүдийн нэг унтчихсэн гэж боддоо. Улаанбаатарт. Яагаад гэсэн. Аяар сонирн байгаа шүү. Юу хийж байгаа гэсэн. Яагаад сонирн байна. Юу хийж байгаа? Нөгөө Posh-ийн алдартай FAWNM гэдэг рэпер байдаг. Venom гэж бас хэлж болно. FAWNM. Тэгээд Posh-ийн бас мундаг алдартай айд зохиогч Pav Beats гэж байдаг. Pav Beats. Тэр хоёр хамтдаа Posh-оос юуны Транссибирийн вагоноор Москвагаас Улаанбаатар руу вагоноор хурж ирэнгүүтээ Монголд 2-3 хонсон. Тэгээд тэгэхэд миний Posh-д бас нэг мэддэг монгол залуу Posh-ийн хипхопуудтай бас дулаан байдаг очир буурал гэдэг хүн байдгийг. Тэр надтай холбогдоод тэгээд ёо энэ манай нэг хэдэн хоёр найз нар ингээд Улаанбаатарт ирсэн байна. Чи нэг ингээд яач болох уу нэг хамт нэг цаг өнгөрүүлээ тэгээд гэртээ онцч байгаа ингээл тэгэнгүүт нь би за болно штэ тэгэл яасан чинь тэр рэпер байж дараа тэр рэперүүдтэй хамт чоко ороод стрип клабууд ороод гоё ясаа. Тэг ингээл бодлоо чиний ингээд ерөөсөө огт ингээд за нэг ерөөсөө төсөөлөшгүй гэсэн мөртлөө сонсдог ингээд амар тийм дуртай рэпер чи ингээл танаа ингээд буудан дээр ингээд эсвэл ингээд чокогийн тайлан дээр бас нэг хитэ октод дулгах гэдэг ингээс ингээд өөдөөс бүжигтэй хажууд ингээд бүлгэлсэн. Тэгэхээр энэ талаасаа бас их гоё юм байна шүү те. Нэрээ бас чи ерөөс огт төсөөлж байгаагүй даач үнцэг шүү те. Ийм тохиолдно гэж те. За өөр юу вэ? Ямар гоё юм бэ? За. Тэгээд байнгын тийм дуулж молдог клип дээр нь харсан үнэ ингээд бодон дээр унтж байгааг нь харсан чинь юу бодогдсон? Чи нэг бодогдсон бэ гэж. Тэгээд амьдралаас юу сонин шүү. Нэг ерөөсөө тийм surprise-д бол зөндөө байдаг. За өөр чин бас толгойд орж ич байгаа. Тэгэхээр өөр юм ярих уу? Тэр рэпер зөв юм а те. Буудан дээр унтж байхдаа хүртэл золоод амьдрал бодогдуулсан биш үү? Золоо ингээд бодсон шүү дээ. За Монгол ирүүл нэг ийм л яг. Тэг би яг золоогийн сайн хэлсэн дээр ер нь найзуудтай хэлдэг байхгүй. Тэгээд Монгол бол амар хэцүү байгаа. Гэтэ хэцүү байсан ч гэсэн ягаад ч юм байгаа бүх хүн инээгээд байж идэг. Тэг зарим өөр оронд хүмүүс нь нэг нь айгу гоё байгаа. Тэгээд хүмүүс нь ерөөсөө инээдэг байгаа. Тэг яг ялгаа яг ямар өчтэй мэдэхгүй. Гэхдээ энд ямар нэгэн тийм аз жаргалтай зүйл байгаад тах шүү тий. Магадгүй тэр нь золоогийн буудан дээр гівчээсэн байж нэг өдөр. Тий. Тэр нэг инээгээд идэг нэг шалтгаануудын нэг нь яг байх нь шүү дээ. Иймэрхүү тохиолдолтой. За ямар гоё юм бэ зол. За бас нэг хурдан буцаж ирээд. Бас нэг хоёр зүйлүүд байгаа юм байна. За хаваалцаач. 3 зөндөл юм байна. Одоо 3 жишээ байна. Ramesh Ranganathan гэдэг нүний Шри-Ланк гаралтай Английн топ комедиан байдаг. За. Тэгээ Монгол төрж ирээд BBC Английн BBC телевизтэй нэг аяллалын контент хийж ирсэн. Тэгээ тэрэн дээр нь манай эдрээ бас одоо зочин хөтлөгчөөр орж ирсэн. Тэгээд тэр Ramesh Ranganathan манай UB Comedy Club дээр comedy хийх Ramesh Ranganathan-ийн яг өмнө нь бас stand up comedy англиар хийх тэгээ бас урмын үг авах надад амар гоё байсан. Тэр чинь бол одоо англид бол тийм суперстар яг одоо нэг английн нэг топ комедиануудын нэг. Тэр бас гоё амар бас нэг санаандгүй болж исэн зүйлий. Тэгээ өөр нэг зүйл гэвэл юу
Cardano гэдэг крипто валют байдаг. Тэрний үүсгэн байгуулагч Чарлз Хоскинсон бол Монголд ирж байхад Улаанбаатарт нэг лекц авч байхад нь лекцийн сонсоод мөн бас гар бариад зурагдар болох бас гоё мэдрэмж байсан. Тэг kayak.com гэдэг аялал жуулчлалын алдартай бас том цахим хуучлаараа байдаг. Нислэг зардаг тийм үед штэ хайлтын систем. Ингээл Google дээр бичингүүт нь ингээд шууд ингээд гараад ичдэг тэр kayak.com гэдэг. Kayak.com-ын үүсгэн байгуулагч бас Монголд 2 жилийн өмнө жилүү лекц нэг ихтгэл тавьж ирсэн. Тэр үнтэй бас ихтгэлийн сонсох тэгээд тийм мундаг стартап нээсэн хүнтэй бас уулзахгүй байсан. Ингээ бодоход дүндөө юм байгаа. Чи бараг тэгвэл золоо юу яасан бэ шүү дээ, тэ? Польшд байсан байх үед уулзсан тийм алдартай хүмүүсээс илүү Монголд ирээд богино хугацаанд аяг болгонтой уулзсан юм шүү дээ, ер нь. Тийм гэтээ яг би Польшд ирэхээс өмнө бол одоо ер нь нэлээд өөрчлөлт нээлттэй болсон. Мөн бас нөгөө өөрийнхөө сэтгэл зүйдээрээ бас ажилласан. Би сэтгэл зүйчтэй бас баг 2-3 нийтдээ баг 2-3 жил ажилласан юм шиг байна. Өөрийнхөө асуудал дээр. Тэгээд тэр илүү ингээд ачаагаа ингээд те хаяа явчих юм бол тэг хүн чинь илүү нээлттэй болдгийм байна. Ер нь бол сэтгэл зүйчтэй ажиллаад төрөнд хүрдгийм байх шүү. Намайг хараач гэхгүй. Тэр юу дэлгэц унтрах чах шиг байна те. 34 секунд, 33 секунд. Үргэлжлээд ярьжлаа нахаа. Айгу баялаг амьдэрсэн байна. Тэгэхээр Монгол угаасаа юу л та нэг гоё юм. Тэгээд нэг газар огтлцчихороо тий. Одоо шилбэл эдэр бод ч тийм бата гэдэг ч юм одоо баг энэ юу штэ. Шинэ үеийн огтлцож байгаа ганц цэг штэ. Тэгэхээр тэндээс бол одоо магадгүй чи coin авчихсан баг шнэс. Би shit coin авдаг юм аа. Шудрагчтай уучлаа. Зүгээр. Тэгээ нэг энэ тал дээр бас нэг золоотой бас нэг өөр юм ярих юм байгаа. Тэгээд нэг сүлд нь ярилцъя. За тэгээд coin ярьж болох уу? За одоохондоо байж би. Одоо сая зүгээр л joke marker тий joke ярьсан шүү. Сая joke хийсэн шүү. Та нар ойлгоогүй юм аа. За тэгээд сэдврүүг эргээд оръё. Өөр сонир содон юу байсан бэ? Тэгээд одоо жишээлбэл ингээд одоо очихоор зэгч байгаа. Одоо би очих гээд байгаа байхгүй золоо эх жилийн 100 гэх найз нь очих гээд байгаа. Тэгээд тиймэрхүү хүмүүст ингээд чамд бас зөвлөгөө байна уу те? Одоо найз нь одоо юугаа одоо яах юм чинь бас айгу өөр боллоо шүү дээ. Чиний ирж исэн одоо нэг магадгүй 4 жилийн өмнөх очиж исэн үе чинь нэг өөр болчлоо. Одоо бас нэг өөр болчлоо шүү дээ. Тэр энэ хоёрын хооронд одоо чи найздаа юу зөвлөх вэ? Чи эрэхтэй нэг тэгэрээ ингэрээ гээд. Би бол яг ерөнхий юм л ярих гэж бодож байна. Би бас нэг өмнө хэлсэн шиг нэг хүнд нэг prescription яг эмчтэр очлоо те. За тэгээ энийг имийг сангаад аваарай гэх юм ингээл. Тэгээ би тийм зааварчилгаа бол ер нь ер нь буруу юм байлаа. Ягаад гэвэл тэр чин яг тийм асуудлыг шийдэх зүйл бол биш. Гэхдээ ерөнхий төвшөнд бол дэлхийд бол ер нь маш том өөрчлөлтүүд гарч ирнэ. Тэгээ тэр өөрчлөлтүүдийг нь Монголдо амьдраад ер нь гоё амьдрах боломжууд нэгдэж байгаа гэж харж байгаа. Одоо жишээ нь Америкт амьдарч байгаа монголчууд Монгол руугаа буцаж ирмээр байгаа юм бол одоо сүүлийн 2 жил чинь зайнаас ажиллах remote work гэдээ гараад ирсэн байгаа. Тэгэхээр хэрвээ боломжтой юм бол Америкийн цалингаараа эсвэл цалингаа 20-30%-аар багасгаад ч юм уу тэр ажлаа Монголдо ирэх боломжтой. Гэтэ яг цагийн зөрөө гэж юм байгаа тэр ажилласаа шалтгаална. Яа тэгвэл одоо жишээлбэл зарим хүмүүс чинь ингээд Монголын цагаар шүн болж байхад одоо жишээлбэл шөнийн оройн 8-аас ч юм уу шөнийн өөрийн 5 хүртэл Монголын цагаар ажиллаж байгаа яа тэгвэл цагийн зөрөө байгаа юм уу. Тэгэхээр тэр эрүүл мэндэд нь урт хугацаанд амар муугар нөлөөлнө л дөө. Гэвч Монголын эдийн засгаас хараад бус байгаа мөртлөө одоо цалингаа гадаад валютаар олох тийм аргуудыг ер нь
бодвол зүг баха гэж би бодож байна. Заавалчгүй Монголд одоо ажилд орохоос илүү яг өөрийнхөө мэргэжлийнхаа дагуу боломжтой юм бол одоо ч заавалчгүй тэр оффистоо байх, Америктаас байх ёсгүй, харин Монголдоо хэрвээ яг Америк барууны орны цалингаар ажиллаа хийх боломжтой юм бол тэгвэл тэ одоо 4-5 жилийн дараа бас нөгөө юуны Elon Musk-ийн тэр Starlink гараад ирэх юм бол хотоос нэг хөдөө ч юм уу те интернетэнд байгаа мөртлөө ажиллаа гой цаанаас их гой боломжууд гарч иж байгаа. Гэтэ энэ бол гэтээ мэрэгжил болноос шалтгаална. Тэгэл ер нь нээлттэй байх. Тэгээд яг би Монголд ирж байгаа болохоор би Монголын нийгэмд дасан зохицох ёстой. Харин яг одоо миний тим өмнөх одоо хүлээлт ийм байх ёстой гэдэг жоохон шүмжээ аваад харин нээлттэй нэг тийм сурагч шиг сэтгхүүтэй байх юм бол ер нь суралцаад тэгээд хүлээ олох боломжтой гэж ер нь харж байна даа. Окей, найз нь тэгвэл яг сурагч сэтгхүүтэй болол очих хэрэгтэй юм биш наадсах сэтгэл зүгээ бэлдээд те. Найзынхаа хэрхэн Монгол руу буцах вэ гэдэг сургалтанд суугаарай гэж хэлж байна. Тэгээд тэр сургалтанд ч найзсаа. За тэгээд найзд нь бас жоох сонирхоод байгаа юм байна. Ингээд яг юу бас жоохон бид нэг зайлшгүй ойрын хугацаанд хийх хэрэгтэй юм шиг ч санагдаж байна. Одоо жишээлбэл найз нь яг аль хүрээнд ярьж байгаа мэдэхгүй байна л да. Гэхдээ зүгээр ингээд чиний өөрийг чинь л одоо мэдж байгаа хүрээнд те нэг юм зайлшгүй шаардлагатай нэг юм шиг хамт тийм бодлууд байна. Бид нэг ийм юмыг илүү ингэх ёстой юм болов, тэгэх ёстой юм болов гэд одоо найз нь өөр яаж тайлбарлах вэ? Илүү нийгмийн талаас нь хариулах юм шиг шүү дээ. Тийм. Нийгмийн талаас нь. За нийгмийн талаас хэлэхэд за яг тийг ингэж хэлэхэд хэцүү. Би бас яг одоо тийм зөвлөгөө өгөх хүн биш гэж биш яг тийг ингэ биш золоо найзхнуудаа асуулт нь болохоор нөгөө нэг ийм юм хэрвээ байсан бол те хэрвээ бид нэр жоох ингэчих юм бол нэг ийм болчих юм болов одоо даанч ийм байна. Гэхдээ энэ бол яг ийм байгаа муу сайн биш шүү дээ те зүгээр л ийм байгаа. Гэхдээ илүү энийг нэг ингэчих юм бол энийгээ дахиад нэг ингэчих юм бол энэ ийм байх юм бол эдгээр нийлээд нэг ингэчих юм болов ч юм уу нэг ийм нэг юм ер нь харагдаж байна уу харагдахгүй байна уу тиймэрхүү юм. За яг хуу сая толгоонд нэг юм одсон тэр нь юу вэ гэвэл англиар бол do your own research гэж байдаг тий. Өөрөө судал. Хувийн амьдрал, бизнес, харилцаа, хөрөнгө оруулалт хүмүүс өөрсдөө жаахан цаг гаргаад судалгаа хийх юм бол тэгвэл одоо алдаануудынхаа их хувийг бол хийхгүй гэж харж байна. Яг тэгвэл хүн болгон юу ингээд одоо бэлэнчлээд байгаад байдаг. Ишээ орох уу яах уу инхүү тэхүү гэд өөрөө хариуцлага одоо жишээлбэл асуултаараа хүн рүү ингээд шидэд байдаг. Яг ёсондоо бол өөрөө дотор нь хариултанд байгаад байгаа байхгүй юу? Ямар асуудлууданд би яаж шийдэх вэ? Гэтэ хүн бол одоо юу тий. За асуудал байгаа бол асуудлаа шийдэх боломжтой. Тэгээ шийдэхгүй бол асуудал байхгүй гэсэн үг байхгүй яг юм дээрээ. Шийдэхгүй л асуудал байхгүй гэсэн үг тий. Бас нэг зүйл гэвэл ер нь боломжтой бол наран дээр бие шараад витамин D-г аваарай л гэж хэлье. Бас чухал шүү. Yes тий. Наран дээр бие шарах хэрэгтэй. За тэгээд Бабид асуулт байна уу? Бабис юм асуучихсан. Зүгээр наран дээр ихээр нь л нарлуу хараад. Нарнаас юм шин. За юу яах вэ? Clubhouse-ийнхаа оролцогч нартайгаа бүгдээрээ холбогдоод тэгээ мэдээд асуултууд бас байгаа гэж бодож байна. Тэгээд Clubhouse-ийнхаа оролцогчтой холбогдоо. Асуултууд байгаа, асуудлууд бас байгаа. Бодлоод бас байна. За юу яцгаана? Хүн байна уу? Монгол хүн байна уу? Тэгээ Монгол хүн байна уу? За. За манай комедиан золоо бас асуух юм юу байна? За манай нэг яриад өгөөрэй.
бүгдээрээ нэг бүтэн сайн орой болсон хоол мол идэ алах болсон байна шүү дээ. Би нэг амар хөвгөлтэй асуулт асуумаар санагдах байхгүй. UB comedy-гийн залуучуудаас тий хэрвээ comedy lab биш UB comedy тэгээд бүх хувцас тайлаад ингээд хамтдаа зураг авахлах байсан бол чи авахлах байсан уу? Тэгтээ юу босох юм уу босохгүй юм уу? Мэдгүй шүү дээ. Яг тэр процесс донд яг юу болсон мэдгүй. Гэхдээ нэг л юм болсон л байна. Яг гоо эрэгтэй хүний тэ бэлэг эрэгтнийг чинь хоёр ангилдаг. Англиар хэлчихье. Нэг нь shower, нөгөөх нь grower. Shower гэдэг нь бол одоо босоогүй үедээ одоо тэ томдуу харагддаг. Grown гэдэг нь бол яг босоогүй үедээ тэг хүүтэн шүршвт болсон жижигхэн байгаа мөртлөө юу босохдоо босдог. Тэр нь юу босоогүй баавар юм уу эсвэл юу босцсон баавар юм уу? Тэр чинь тэг хоёр өөр юмнууд шүү дээ. Яг тэр хүмүүс яг тухайн үед яг яатсан байсныг би яг сайн мэдээгүй юм байна. Миний өгшний босоогүй байхдаа том байдаг. Жишээлбэл за хамгийн стандартаар за бүгдээрээ босоогүй юм байна. Босоогүй юм байна тий. Тэгээд ахуулах байсан уу? Ахуулж болно. Болох уу? Асуудалгүй. Би садаг хармаар гэсэн. За Clubhouse-аас асуулт байгаа болоо хүмүүс нь яа. Асуулт асуухгүй байгаа тий. Хүмүүс юу ажиллах шиг байна. Хүмүүс нөөсөө цөөхөн болцсон юм. Тэг ингээд нүцгэн биеэсээ ичих надаас би сая нэг галзуу юм юм аа. За. Нэг 2-7 хоног өмнө богдхан уул дээр гараад. За. Тэгэнгүүт нь гинт за ерөөсөө тэр нэг хад байдгийг тэр нэг хатан дээр нь нүцгэн гарангуудаа за чи миний зургийг дараа гэд нүцгэн зургийг даруулсан шүү дээ. Даруулсан юм байна. Тэр бол надад таалагдж байна. Ингээд артлаасаа ингээд ингэж ягаал. Артлаасаа юм уу? Тий. Бүгсээ харуулсан л да. Гэтэ юугаа бол гаргаагүй. Гэтэ тэрийг би рүүлсэн нийтлээгүй. Тэгээ зүгээр сүлдэн тийг ингээд бодсон. Би яагаад ингээд энэ биесээ ингээд ичих ёстой. Хүн болгоно тий нүцгэн биесээ хүн ичих ёстой гэдэг чинь амар тийм сонирн байгаа ч тий. Тий. Одоо ингээд хувцтай байгаа гот нь бол окей. Гэтэ чи ингээд зүгээр ингээд нүцгэнгээ толиор байгаа гот чи одоо өөрийнхөө биесээ одоо ичих ёстой ч юм нэг тийм нэг нийгмийн хандлага байгаа даа. Хинтээ хамт байгаа гэдгээс нь л шалтгаалаад байна. Хинтээ хаана? Хинөөстэй гэх юм бүр. Хинөөстэй яг хаана? Хинөөстэй яг хаана шалдан байгаад байгаа л тэр л чухал байгаад байгаа. Тэрнээс бол ганцаараа чинь байнгын л тэгэл явж идэг шүү дээ. Тийм. Би бол яг зураг авахлаагүй ч гэсэн чамшиг үйлдэл бол хийдэд хийсэн. Тийм. Гоё мэл. Тийм. Нэг тийм 100-ны 100%. Тийм. 3 гараа өргөө тэгээ зураг авсан да. За Ирмүнэд асуулт байгаа юм шиг байна. Ирмүнэ байна уу? Сайн байна уу? За золоо яг ингэ чааг ах Монгол ирэх нэг гадуурх шиг маягтай хүмүүстүүд хүмүүс гаргаж ирсэн үү? Гаргаж ирсэн. Жишээ нь ингээд унаанд суугаа такси барьж яхад одоо энүүгээрээс жоок хийсэн л дээ одоо нөгөө юу өвөр Монгол феста ч юм уу өвөр Монгол гэл ингээл тийм юм бол байсан. Ямар амар үдээ. Зүйлсүүд аргалж ирсэн байлээ. Сэтгэлээр бол гоё байгаагүй хэ. Жохон тийм гэдэг жишээ байсан. Уулаач. Тэрийг нь бол би дараа нь тайзан дээр жоок болгоод ярьсан. Тэгээ хүмүүс таалагдсан. Гэхдээ юу вэ гэвэл би бас нэг зарчимтай байдаг. Одоо жишээ нь хүмүүс ингээд надтай ингээд тааламжгүй харьцах юм бол би тэрийг ингээд нэг бороо оронгууд нь ингээд хүн ерөөсө тоодгүй шүү дээ. Эсвэл нөгөө чи ингээд алхаж байхад ингээд нохоо уцсангууд нь хүн яана нохоо над руу уцаад намайг арай ингэж бодсон гэдэг. Тэгэхгүй би зүгээр ингээд тоохгүй айдаг. Ягаад гэвэл I don't care надад тэр хүний тухай надад ямар ч асуудал байхгүй тэр хүнд асуудал байгаа. Тийм болохоор би тэр талаар ерөөсөө бодох тэг санаа зовох цаг гаргах надад завж яахгүй өсөлж яахгүй. Гоё ярилтай. Гоё ярилтай. Тийм. Золоо боломжтой бол яг тэр
Joke хийснээр бид нар хуваалцах болох уу? Энэ хандлагыг хэр хугацаанд үргэлжилсэн бай тухайн цаг үедээ. Тэрнээс 4 цаг жил болчлоо. Ингээд дотроо уусах бас хугацаа их болсон байх. Уусах хүртлээс хэр хугацаанд тэр хугацаанд яг хэр хугацаа өнгөрсөн бол. Гэхдээ энэ одоо хүртэл хэрэгжүүл байгаа шүү. Одоо жишээ нь би ингээд stand up comedy бичлэгч юм уус подкаст хийгүүт нь үзэн ядалттай одоо hate comment байдаг. Тэрийг нь би уншаал тэгэл яачдаг. Тэр хүнийг нь одоо блоклоод комментиг delete хийдэг. Тэгэхээр би тэр яг тэгэл ийм юм угаасаа байдаг. Дээрс мэд юу гэвэл нөгөө муу маркетинг гэж байхгүй зүгээр маркетинг гэж тэгэхээр одоо хүн магтнуу муулнуу ямар ч гэсэн миний тухай ярьж байгаа болохоор контентийг маань одоо нэг юмсныг дэмжиж байгаа байхгүй дээ. Зоос чин хоёр талтай юм шиг яг хүнийг одоо тэгээ сайлах юм бол яг адилхан, муулах юм бол яг адилхан. Гэхдээ тэрэн дээр нь юу одоо нэг тийм буддын шашин чи хэлдэг шүү дээ нөгөө хүсэл тачаалгүй байх ерөөсөө indifferent гэж үг байдгийн англиар бол тэгээ сэтгэл хөдлөхгүй тэгээ тайван амгалан тайван л байх л ер нь чухал та. Яг тэгвэл тим юм дээр санаад зовх юм бол одоо миний хувьд бол амар тийм тэнийг санагддаг. Одоо би яагаад одоо өөрийн бодмоор байна. Тэр талаар би одоо бодмооргүй байна. Хүсэхгүй байна. За баярлалаа. Баярлалаа. Гэтэ яг нэг юу юм бэ? Stand up ч яг адилхан бас анх хинч мэдэхгүй хүмүүс ойлгохгүй орж ирж байсан. Тэгээ зүгээр миний хувьд нөө юу юм бэлээ нөгөө нэг танихгүй мэдэхгүй ч юм уу те. Тийм бодж үзээгүй хүмүүс нэг юм хэлэх нь тийм чухал биш. Зөв дотны найз ингээд юу жаашлаад жоок хийгээд тахаар удаан хугацаанд айгу төвхтэй санагддаг юм лээ. Тийм. Гэхдээ яг юу өмнө нас одоо тийм тохиолдлууд байсан гэхдээ би найз нараа өөрчилсөн. Өөрчлөх байсан юм байна. Юу яг хүн болгон асуудалтай гэхдээ нэг зарим хүмүүс ингэ байдаг юм да нэг хүнийг ингэ ашиглаад ч юм уу эсвэл нэг юуны нэг тийм жокер мөртлөө манчин ингэ зүгээр тоглож штэ эн чин зүгээр жок штэ өгшөө ингэ хүнийг ингэ байнга доош нэгээд байх юм бол ягаад гэвэл тэгвэл одоо яг энийг яг ямар зорилгоор хэлж байгаа яг цаадлын санаа нь юу юм бэ ингэ тогтмол ингэ байгаад байх юм бол ягаад гэвэл тэр чин vibe нас ивдэд байгаа. Тэр хүн ингээл нэг байнга дараад байвал одоо яаж бид тэр үнтэй яг одоо цагаа гой өнгөрөөх юм. Бас нэг зүйл гэвэл юу би юу хүнд таалагдахыг хүсдэггүй. Яг тэгвэл нэг хүн надад ингээд ургуу юм бол би хичнээн хүсээд ер нь тэр хүнийг одоо өөртөө таалагдуулах магадлал нь маш бага. Зүгээр надад одоо жишээл намайг ингээд байгаагаар минь хүлээж авдаг над тий би таалагддаг хүмүүс надад таалагддаг. Тэр юм тийм байхгүй юу? Тэ өөрт чинь дуртай хүмүүстэй найзлах илүү амар байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүс чинь яг анханасаа чамд ингээд дуртай байгаа түнээс бол дуртай байсан юм чи тэ. Би одоо хүмүүсийг тэгээ надад ингээд дуртай болооч ээ. Намайг өөр өнцгөөс хараач гэж бол хідэж өсгөө тэгэл өөрчлөх хэрэгтэй юм байна. Би бол амьдрал дээр нь блоклчдаг гişнээс. Одоо тэхгүй гişнээс. Гэтэ блоклох нь яг зөв байгаа. Ягаад гэвэл чи өөрийнхөө цаг заваа ингээд ганц амьдралаа тэр хүмүүс зарцуулахгүй тэр хүмүүс ч гэсэн чамд цагаа зарцуулахгүй байгаа. Харин чи яг чамд ингээд хайртай чамд дуртай хүмүүстэй цагаа зарцуулах илүү боломж гараад ирж байгаа. Тийм. Цаг бол чухал. Одоо ерөөдөө баг хүмүүс амар завтай байдаг ч гэсэн айгу завгүй байдаг болцоос тээ. Тийм. Сонирхол клабхаус дээрээс өөр асуулт байсан. Юб комеди бол одоо 7 хоногт байнгын нэг юу яг хуучин шиг болсон гэсэн үг шүү дээ. За хуучин шиг за болсон гэж хэлж бол нэг өдөр нээлттэй микрофон байгаа. Stand up comedy сонирхож байгаа хүн болгон тайзан дээр гараад өөрийгөө зориод 5 минутын үзүүлбэр үзүүлж болно. Үндсэн шоуд маань 3 дахь, 4 дахь, 5 дахь хагасаа өдөр байгаа. Тийм байна яг. Тэгвэл юм гоё хэвийн болчлоо юм байна те. Тий бас тэгээд утгагүй яг энэ 9 сард Keks podcast-ийнхаа 3 дугаар улирлыг эхлүүлж байгаа. Сайн нэг Мартаар чинь Шангрилад UB comedy-гийн айгуу том аян төлсөн шүү дээ. Тэгсэн. Би бол тэрийг үзээд
юу байсан. Бараг 50-сан. Аль өдөр нь үзсэн. Эхний өдөр нь. Тий. Тэгээд тэр тоглолт бол тэр бол ерөөсөө яг entertainment юу байл. Тэгээд удаа нөгөө гэртээ орхисныг бодлооч тэр юм уу. Би бол яг тэр мэдрэмжийг бол зүгээр тавьсан л гэж хэлээ. Болчихно шүү дээ. Тавьсан. Тэгээ яалч хөө. Юу гэж ойлгоод байна төшөө. Зүгээр юм уу энэ тавиад стрессийг аваад ингэсэн юм билээ гэж. Харин яг юм тавиад ирсэн болов. За манай клуб хаусрээс асуулт байгаа бол асуугаад байгаа. Надад хатсалтай. За. Золоо ер нь ингээд цаашдаа амьдралын төлөв Монголд байгаа юу? Ямар нэгэн өөр том юм хийх төлөв байгаа юу Монголд? Лөгөндөө чиглэсэн. За ер нь Монголд амьдрна. Монголд энд байр худалдаж авсан байгаа болохоор ер нь Монголд амьдрыг би дээрээс нэг энэ ялгааг үйл би нөгөө амьдралынхаа бараг 75%-ийг гадаадад амьдэрсэн болохоор надад нэг тийм гадаадад дуртагтаагаар амьдрах сонирхол ер нь байхгүй байгаа. Гэхдээ яг миний алсын ирээдүйд юу вэ гэвэл яг Монгол бол миний одоо тий төв салбар тэгснэ нэг жилдээ 3 4 5 жилийн дараа жилдээ ч юм уу 2 3 сар ингээ пошт очичоол тэгээд нэг Вьетнам ер нь зүүн өмнөд Азараас мэрсэр өвөл ч юм уу нэг тийм Монголын үүднээс дулаан орн руу очих зорилгоор л тийм байхаа л гэж бодож байна. Гэтэ яг би бол Монголдоо амьдрна. Тэгээ шийдсэн. Яагаад намайг явуулах гээд байгаа гэж шүү. Би хүн рүү угаасаа чиглэдэг гэж шүү. Өдөр болгон хүн рүү stand up хийдэг гэж. Надад бас яг хуу дийлэнх амьдралаараа гадаадд амьдсан болохоор яг эх орондоо амьдрах надад амар гоё санагддаг. Амар тийм үнцэнтэй. Тэг надад ч гэсэн би гадаадд нэг удаж үзээгүй ч гэсэн би энд амьдрах айгуу дуртай. Гадаадд хаана нэсэ? Гэхдээ би нэг урд нэг 2 жил тэгээд нэг Европ энд тентгийн Азийн орнуудаар явж ирсэн зүгээр. Тэгээ би хизээч хол байж удаан байж үзээгүй. Тэр удаан байж үзээгүй гэснээс Баби боломжтой бол өөрийгөө богинохон танилцуулаад өгч. 2-2 подкаст нэр авч Бабигийнхэн тухай нэр нэг ч яриаггүй байна. Чи нэг боломжтой бол нэг өөрийгөө нэг богинохон танилцуулаад өгч. Тий, одоо сошиал дээр ерөөхдөө Баби гэж байна. Бэлгүүн гэдэг. Тэгээд нэг хэсэг бол сая золоо ярьсан. Нэг stand up гэдэгтэй адилхан Монгол тийм веб байтлын контент эхлэж байгаа гэдэг Нигма гэдэг хост нь над хэлж ийсэн. Тэгээд би тухайн үед яг тийм дөрөв мөрөөр панч бичдэг байсан. Тийм. Тэгээд нэг тэр үед чинь одоо бүгд л ярьдэмдөө нэг юм текст батл гэдэг групп байдаг байсан. Тэгээд тэн дээрээс баг одоогийн баг ихэнх рэпер төрсэн байдیں۔ Тэгээд зүгээр ерөөхдөө нэг спорт маркаар миний өөрийн нэг биеийн хилэмж ч юм уу юмнууд яг золоо битээр ер нь адилхан доо юм байна л да. Тухайн үед ингээл рэбэн зүгээл тэгэл ингээл гараал яг хөөрхөн амт органикаар явж яхад чи тий. Тэгээд доор нь хейт комент хичээл тэгэл тухайн үед юм жоохон хөгжөөг байсан л та. Тэгээд эхний 3 дугаар дээр нь орж исэн. Тэгээд тухайн үед яг л үзмээр байсан. Тэгээд үзсэн. Рэп дэмбэ байсан тий Баби. Тий, гоё байсан. Тэрэн дээр ёо жоохон фан юм явъя л да гэдэг нэг тийм брэнд үг гаргаад тэгээд намайг бэлгүн гэдэг хүн болго надад хайртай тэгээд тэрний байсан гэлээ. Ерхэдээ одоо тухайд юу байдаг гэсэн хүн болгон хин нэг рүү чиглээд хин нэг муулах гэж оролддог ч юм уу те. Эсвэл нэг тиймэрхүү хандлагатай байсан. Би бол зүгээр өөрийгөө магтдаг. Тэгээд чи бол надаас ягаад ч тэ болохгүй. Тэгээд тухайдаа бол би нэг матай харьцаж байгаа л юу байдаг гэсэн албаар тийм амар төрцөн авьяастай хүмүүстэй биш. Ерхэдээ ингээд нэг юм ойролцоо төвшний хүмүүстэй тэгээд тэднэртэй жоохон тийм фрэндли маркаар бааталдах. Амар тийм хараал ч юм уу тийм амар тухайд нэг жоох хүмүүс их орж исэн. Тэгээд жоох хүмүүсд хандлагыг жоохон зөв өгөх байдлаар зөв гэсэн шүү дээ. Явсан чинь тэгээд тийм болоогүй л дээ. Гэхдээ ер нь зүгээр ийм шүү. Ингээд нөгөө нэг альва юм зүгээр нэг санаа нь бас их байх нь чухал юм биш үү те. Чи тийг сансан бас их чухал шүү дээ те Баби. Тийм. Ер нь бол зүгээр юу юм. Би одоо сүүлд stand up хүртэл айгүй сонирхдаг. Одоо ч сонирхож байгаа. Тэгээд гадны stand up-уудыг хүртэл ингээд зарим панчуудыг нь орчуулад ч юм уу. Тухайд яг Монгол тийм байсан байхгүй юу? Рэп батл хийхээр би бол гадны контентууд үздэг. Одоо жишээ нь гэхэд тухайд бол яг рэп батл рэп дэмбэ эхэлж байхад
юу ийсэн. KOT дөө. Англид айгүй өндөр хөгжсөн байсан. Би одоо юу Don't Love бичлүүдээ нэг тийм баг ийм event цогтдаг. Тэн дээрээс хүн рүү ер нь ингэж атаклах хэрэгтэй юм байна. Хүн өөрийнхөө одоо яг саний нэг юу золоог хэлдэг байхгүй юу? One line punch те two line гэдэг скол юу яа технээсээ ингэж чирж аваад 3 4 мөрөөр чирж хагаад хамгийн сүүлд нь хамгийн том панча хийдэг ч юм уу те. Тиймэрхүү арга барилууд байдаг юм байна. Би зүгээр юу яа эхлээд инфо яваад тэгээ дараа нь халаалт панч яваад дахиж халаалт панч халаагаад тэгээ дөрөв дэх мөрөн дээр нь ингээд яг гол биг те хамгийн хүчтэй панч явдаг. Тиймэрхүү арга барилыг л харуулъя гэдэг байдлаар явж исэн. Тий. Тэгээд 3 дугаар орсон. Тэгээд тэрнээс хойшоо амар их хейтерүүдтэй болсон. Тэгээд дотны хейтерүүд, гадны хейтерүүд те. Тэгээд хөшөө өнчээ юу гэдэг аа. Тэр үед чинь би бас хөөрхөн алтан тушаал бишаалтай. Тэгээд бизнес эрхлэгч байсан. Тэгээд нэг жоохон хүмүүс ойлгохгүй те. Наад жоон төвхтөөс надад болохоор за ингээд гоё цаашаага явсан штэ. Тэр бол магадгүй хүмүүсийн тархийг, нүдийг бүх юмыг амар нээсэн баг те. Тий. Тэгээд айгүй баяртай байдаг. Тэгээд ёо жоохон фан юм ёо л да. Тий. Гээ сууж ин. Тий. За. Баярлалаа Баби. Өөрийгөө танилцуулсанд. За тэгээд юу яах вэ гурлаа. Нэг клуб хаусыг орсон дахиад асуулт өгнө асуугаад тэгээд байхгүй бол цаг бас нэлээд төгсөн байна. Тэгээд Та бүхнээс нэг юм асууя. Асуулт байна уу? Хордоо асуу. Энэ байна уу? Энэ юу юм бэ? Америкт байдаг хүмүүс ихвчлэн орсон байгаа. Америкч одоо хэд болж байна төшөө? Одоо яг баруун эрэгт бол шөнө 2:39. Тийм байна. Гэтэ бол яг нэг уусгал сонссон. Подкастаас явна. Тэгээд юу вэ? Би бас фэн нь. Тий. Би ч бас. Бид хоёрын фэн байна. За гурлаа би энийхээ фэн юм байна. Тэгээд тий гоё. Stand up бол хөгжих ёстой. Энээс цаашаа өөр хошин шог баг байхгүй хаа. Улс төрөөс өөр байгаа байхгүй. Тий. Улс төрийнхэнтэй өрсөлдөх өөр хошин шог байхгүй хаа гэсэн. Улс төрийнхэн ч угаасаа нөгөө нэг их спорт гэдэг шиг их хошин шог их юм шүү. Тий. Угаасаа төрмөл болсууд. Төрмөл бүр те. Ухааны хөдийнүүд гэдэг шиг л те. Ерөөсө тэр нэг сайхан тэр хошин тэрний сайхан хөдийнүүд. Хүний юм хэлсэн сая. За. Эрмүнэ сүлжээч нь унаад байна. 100%. За юм яриалах шиг. Дахиад асуугаарай. Одоо арай гайг байна. Бас манай чимээ гайхчихгүй нөгөө ихэнх гадаад байдаг хүмүүс тэгээд ажилттай ах шиг байгаа. Графикаас насуулна. Тийм. Энэ яг нэг тест маркаар Clubhouse podcast хоёрыг ингээд хамтруулж үзэж байгаа байхгүй. Тэгээд юу байна? Хүмүүс одоо ойлгоод ирэхээр явах бах те. Бүр илүү гоё нөгөө нэг юм жоохон тийм албаны явах бах те. Ингээ явж байгаа. Зарим жолоо ирж Мартин цэн тракчд их байгаа. Одоо саяны яриа бол подкаст хэлбэр гараад явхад магадгүй золоо шиг те. Хизээч Монголоос явснаа мэдэхгүй те. Гэхдээ нөө буцаж ирж байгаагаа мэдэхгүй. Ингээх байдалтай байгаа хүмүүс Монголд ирвэл яах вэ гэдгийг аягүй сайн мэдж авсан байх. Энэ чинь аягүй чухал юм байлээ. Би одоо жишээ нь бас нэг айцтай юм байхгүй. Монголоос явж чаддаггүй. Тэгээс Монголоос явчихвал ирж чаддаггүй айцтай. Янз янз юм байдаг юм шиг байна. Тийм. Тэгэхээр аягүй сайн авч туулах хэрэгтэй юм байна. Тэгээд өөрийгөө амар тийм татгшоогоо тэг жоохон гаж байгаад бити одоо гутраарай те. Залхуу маань ч бас тийм байсан юм байна. Зарим юм дээр бол одоо хүртэл тийм байгаа штэ. Гэхдээ нэг юу хүн яг өөрөө яг Монгол руу хэрэг ботмаар гам бол яг өөрийгөө сайн ойлгоод бас боломжуудаа мөн бас нөхцөл байдал бодит байдлаа яг тэ гүнзгий ингээд өгнээд тэгвэл шийдэл олох юм боломжтой. Гэхдээ нэг do your own research гэдэг өөрөө сайн судлаад тэгээ бэлтгэлтэй ирэхгүй бол яг сэтгэлийн хөдлөлөөр тий хурж ирэнгүүтээ бол тэгэл бас тий сэтгэлээ хөдөлж ивэл жоохон байж байгаа дэр. Хөдөлгөө болсон цаг дээр гэж. Хөдөлгөө болсон цаг дээр. Тэгээд өөртөө аягүй сайн ажил гэж байгаа юм байна. Тэгээ ер нь бол юу байгаа хаа. Бид нар л өөрсдийнхөө нэг юм жоохон
татгаш байгаа болсон ч гэдэм үү те. Ийм гэдэг болохоос одоо ер нь баг бүгдээрээ тийм болсон юм шүү. Яг ерөөсөө өөдөөс харж байгаад яг жинхэнэ маяхгүй тэгээд ингээд байждаг. Тийм. Тийм. Гэтэ бас тэгэхэд чинь ер нь одоо тэгээ хүнээс шалтгаална гэхдээ ер нь байгаагаараа байх л хамгийн гоё. Дөө одоо юу шинэ нэг золоо гэдэг брэнд гаргангууд яг тэр брэндэрээ жүжиглээд байх бол надад бол маск зүсэм шиг санагдана л да. Гэтэ ерөнхийдөө бол золоо гэдэг брэнд гаргана өстэй. Одоо яг Бата тий Бата ч хамгийн анх Монгол боо. Тий одоо ч гэсэн боо. Тий. Сая нэг нэттэй факт хэлье. Сая 4 дахь өдөр 5 дахь өдөр Fat Cat Jazz Club нэрээ Монгол дээрх юм бол Fat Cat Jazz Club-аар ер нь Монгол Улаанбаатар хамгийн кул газруудын нэг Fat Cat Jazz Club дээр юу Содо Бата хоёр маань бартендер болоод Бата Long Island Drink Содо Pina Colada коктейл хийж нэг үдший одоо бартендер болоод хүмүүст үйлчилсэн. Ингээл юу лайв хийжсэн. Одоо лайв хийжсэн. Чинь тэр лайв дээр нэг 2-3 комментэн дээр Монгол боо коктейл хийх юм. Монгол боо коктейл. Will you do Mongolian deck cocktail гэж хүмүүс нэг хүн бас англиар бичсэн. Тэр тэгээ одоо яг юу гэсэд байгаа те. Яг юутай коктейл гэсэд байгаа ойлгомжгүй лээ те. Монгол боо коктейл гэр чинь бол цагаан өнгөтэй байна. Тэгээд яг Батагаас яг юу гэсэд байгаа гэсэн. Харин тий. Саник юу клуб хаусаас юм хүн дуурсан. Тий зүгээр нэг мик нээчэд буцаацсан. За. Тий зүгээр надад чинь яриас урцсан. Найз нь бас нэг юм бодлоо одоо нэг комедиан хүнийг одоо урчаад нэг одоо ганц тийм одоо жок хэлэхгүй ч юм уу бас ингээд байх юм бол жоохон тийм юм болоо. Тэгээ миний найз зүгээр боломжтой бол нэг жоохон юу яадаг чинь те ингээд нэг сетапа амар ухсарж байгаа панчлайнаараа нэг манай үзэгчдийг нэг яагаач. Яг одоо бол ер нь бэлэн жоок байгаа гэхгүй юу? Байсан гэсэн. Ямар энэ вэ гэдэг ингээд Санийх байлаа гэдэг. Nice. За ер нь бол хөл хорой болон коронагийн үеэр тэ амар сонир маань жишээ нь хоол амтгүй болсон байлээ миний хувьд гэхгүй юу? Тэгстэй гэдэс юу гарстай гэх. За. Гэхдээ тэр норч ихэсэн өмнө хоол идсэн чинь агуулсан амтлахгүй байсан гэж тийм. Тэгээд сонир панч хийх гэдэг стенд юу комеди хийх гэсэн чинь мань жоо халуураад байна гэж. Nice гоё юм. Тэгээ сая бол яг онлайн панчтэй. Тий. Баярлалаа зулаа. За зүгээрээ. Би уг нь эхлэегүй байсан гэж. Би уг нь тий яг ярих гэжсэн гэж. Иймэрхүү юу гэж асуух гэжсэн ингээд. Тий иймэрхүү юм ярьж болох уу гэжсэн. За тэгтээ яах вэ? Баярлалаа гэж тий. Та хэдэд би ингээ болцсон бол би яах вэ болчих гээд. За баярлалаа золоо. Тэгээд өөрийнхөө ингээд алтан цагийг бидэд ингээд гаргаад хүрэлцээд хурж ирээд бидэд өөрийнхөө санал бодлыг солилцоод сууж агаад би бит хоёрын өмнөөс маш их баяртай байна. Манай үзэгчдийн өмнөөс ч гэсэн маш их баяртай байна. Тэгээд улам их амжилтыг хүсье найздаа. Тэгээд Монголдо яг өөрийнхөө бодож явдаг шиг сайхан хүснээр амьдраарай. Тэгээд найзхан ганц бас бодож явдаг юм бид хэд л өөрсдөө эзэн шиг амьдрахгүй юм бол одоо өөрөө хин яг эзэн шиг тэнд амьдрах хэрэгтэй юм бэ тийм үстэй. Хүний газар бид нар бол тэгэл
яг эзэн болсон хүн юу байна уу? Найзлаа мэдэхгүй байна. Яг тэгж эзэн болцсон явж байгаа нэг. Тэгэхээр ингээд нэгэн талаа тэр сайхан газрах их орныхоо эзэн болох гээд ингээд амьдрах гэж байгаа найз нь цаашд амжилт хүсье. Тэгээд баярлалаа тэгээд. Баярлалаа найздаа. Маш үнэн юм хэллээ дээ. Надад хичнээн ч алтан цаг байхгүй ч гэсэн энэ мөч алтан цаг шиг байлаа. Яг наачсан байна. Тэгээ яг ер нь тэгээ эзэн ер нь бол амьдралдаа эзэн байхгүй бол хин нэгний боол болно гэсэн үг л дээ. Тэгтээ бас хаашаа явхаа гэдэггүй байгаа юм бол Google Maps-аас асаагаар байхгүй. За. Сүүлийн асуулт явчих уу? За тэгээ. Тэх үү. За. Тэгээ. Хей гинэ энэ цаг мөчийн минь золоогоос асууя. Анх open mic орж байсан сэтгэл болон UB comedy-д орж байсан сторигоо хуваалцаач. Ярих боломжгүй байна гэж. За баярлалаа. Open mic-д анх орох яг UB comedy дээр open mic-д орох маш Баби мик нэгэр. Тийш тэ уучлаа sorry. Одоо болох те. За анх UB comedy club-ийн open mic дээр ороход маш хэцүү байсан. Яг гэвэл би дөнгөж Монголд ирээд Монголын нүний хошин мэдрэмжийг мэддэг байсан, огт мэддэггүй. Тэр чинь юугаа англиар бичсэн жоокуудаа монголоор орчуулсан гут нь шал утгагүй юм болцдог байсан. Одоо баг зэрэг уучраа олж эхэлж байна. Тэгэхээр бас юу ер нь олон жил гадаадд байж агаад Монголдо ирэх юм бол яг нөгөө тухайн орныхоо нөгөө sense of humorтай болтгоо шүү дээ. Тухайн юуныхаа орны соёлтой холбоотой. Соёл маш чухал байдаг. Тэгэхээр яг Монголын тэр одоо хошин мэдрэмжийг монголчуудад юу нээлэгдэв юм бэ гэдгээс ойлгох гэж нэлээд цаг хугацаа ирсэн. Цаг хугацаа шаардлагацсан. Би ч өөрөө бас нэг Монгол төсөөгүй болохоор арай өөр өнцгөөс ер нь комеди хийсэн л дээ. Тэгэхээр амар хэцүү байсан. Ягаад гэвэл ингээл баг жил 2-3 жил ингээл фейлд гэхэд чинь бас л сэтгэлийн хаттай байх хэцүү шүү. Тэгэл өөрийгөө үгүйсгээл тэгэл зүйлд гайхал. За би ерөөсө болдгийм билүү гэлтэй. Тийм бол тийм бодлууд бол байсан. Тэгээд авч гараад UB comedy-д тэр нэг шалгуур байдаг юм уу нэрээ? Шалгуур байдаг. 3 удаа open mic ялагч болох шалгуур байдаг гэсэн үг. Бид нар чинь бол яг нэг тийм юуны алтан үе гэж ярьдаг юм л да. Яагаад гэвэл энэ чинь Содон, Амаржин, Баска, Молпедиагийн Алтак, Цэги, би манай отгоо бид хэд хоорондоо ингээ алцдаг байсан. Тэгэд нэг доороо ээж 5-6 удаа open mic дээр ер нь банк төрүүлж тэгэд нэг жил одоо хичээж ээж үндсэн комедиан болсон. Гэхдээ би тэрийг бол заавалчгүй байх хэрэгтэй гэж хардаг. Ягаад гэвэл тийм байх хэрэгтэй. Тийм байна. Тэгвэл яг топ биш. Ерөөдөө яг чи тэр тундаа илүүрхэд ирэхээр л яг UB comedy-гийн үндсэн артист болдог гэсэн үг юм шүү дээ, тийм ээ. Тэгээ open mic дээр 5-6 удаа төрүүлсэн түүхтэй тууштай бас joke бичдэг. Мөн бас одоо тууштай байгаа л харуулах. Тэр чинь чухал та. Тийм. Хичнээн сайн байгаа тэгээд сайн байж байгаагийн далга болчих юм бол тэгэл тийм. Гоё систем байна. Хэцүү юм байна. Систем л гэх. Тэгээд stand up-ийн нэг шинж чанар юм stand up чинь амар шудраг байдаг. Яг тэгвэл чи тайзан дээр гараад тийм шоун дээр бас бичлэг хийлж байгаа. Тэгэхээр чи өөрөө фейлдсэн бол фейлдснээ мэддэг. Тайд үдгчиж гэсэн мэддэг. Амар шудраг. Тийм байна. Тэр дор нь хариугаа авдаг шүү дээ. Яг сайн болж гинөө болохгүй нөө гэдэг. Тэр дор нь дүнгийн 50 явуулдаг байна шүү дээ. Шударгаар. Тэрнээс арай хаалгадахгүй нь шүү дээ. Худлаа инээч гэж хин ч нээхгүй байна шүү дээ. Гэтэ ингээ анзаараад хаа жоохон царамутай хүмүүсийн жоохон инээхгүй байгаад харагддаг.
тэгэхээр жоо эргэдэг шүү дээ. Гэтэ батаа гараад ингээд нэг юу ч хамаагүй ярихаар инээгээд байгаа юм шиг. Над санагддаг шүү дээ. Тийм юм. Тэгээ идрээ гарахаар хүмүүс амар инээдэг шүү дээ. Эдрийг чинь харахгүй ш нэг хүн цараматыг харж харахаа болчихсон шүү Тий. дээ. Гэхдээ тийм юм байгаа одоо жишээлбэл яг үнэхээр хүлэн зөвшөөрөгдсөн комедиан байх юм бол инээдтэй юм ярьж инээдэггүй юм шиг. Энэ угаасаа юун дээр даалт ухамсар дээр энэ угаасаа инээдтэй юм байна. Тэгээ би инээхтэй юм гэдэг нэг тийм юм бол байдаг. Тэр бол амар анзаарэгддэг. Тэгээ яг яаж ич тийм юмтай болж байна. За асуусан. Байна уу? Байна. Кана байна уу? Сарай уучлаарай. Кана гэж нэ. Гүнд бүр амар. Амар дондор. Энэ клуб хаус нэг шууд хажууд нь бас нэг өөр нэг подкаст болоод тий. Давхар подкаст. Тий. Юу бол одоо ч юм бол юу байлаа шүү дээ. Тайтл айгу бизи болчихсон ш. Би нэг эртээд нэг танах руу залгаад юу комедиан ямар арга хэмжээ гэдгсэн ерөөхдөө бол айгу бизи байдаг болчихлоо тий. Айгу өндөр захиалгатай. Тийм баг. Нөгөөдөлөө. За окей. За өөр сони юу байна? Тойрны нэг подкастн дээр нэг бас гоё юм шүү дээ. Чи нэг яг эхлэл дээр нь за наагураа чинь сонь сайхан юу нэгсэн чинь нэг хөтлөгч чинь өгшөө чи амраас weekly үзээч. Тэгсэн байна уу те? Нэг тийм байгаа зү те. Амраас weekly үзчихсэн байгаа зү те. За сонь сайхан гэсэн. Тэгснэ бас нэг юм дээр ярьсан чинь юм ярихаал гэнгүүт өө манай тэд дээр гарцсан байгаа. Ингээ ерөөсөө ярихгүй заа. Оо тэд наас ярьсан байгаа гэх нэг подкастууд яриад байгаа. Ерөөс юм ярихаа болцсон. Тиймэрхүү байт юм билээ. Найз нь бас зоологийн одоо хийдэг кекстэй манай одоо ерөөхдөө студиэс гаргадаг одоо podcast solution студитэй эсвэл гаргадаг манай подкастуудыг найз нь өөрөө яг фэн ингээд болж үздэг, бүгдийг сонсдог. Тэгэд өөрөө ч гэсэн ингээд яг эдний дунд ороод нэг подкастыг явуулж байгаадаа маш их баяртай байдаг. Тэгээ ирээдүйд ч гэсэн би Монголд очивол одоо энэ залуучуудаа нийлээд ингээд илүү ингээд биднэрт хийх юм их байгаа бох гэж найз нь хардаг. Тэгээд одоо бол биднэрт бол яг дөнгөж эхлээл ингээд явж байна. Тэгээд цаг хугацаа бол угаасаа энэ болгоныг харуулад өгөх бах. Тэгээд хүн яг өөрийгөө илэрхийлээд угаасаа хизээний өдөр уулзах өдөр ирнэ. Тэгэхээр тэр уулзах өдрийг хүртэл найздаа тэгээд түр баяртай гэж хэлээ. Тэгээд подкастынхаа сүүлчийн хормыг золоодоо үлдээе. За тэгээд Mongolias podcast-нд өрсөнд маш их баярлалаа. Амар гоё нээлттэй тэгээ илэн талангүй ярилцлага одоо ярилцлага гэхээс илүү гоё тэгээ найзуудын дунд сайхан одоо буу халлаа гэж хэлье. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд Америкаас Монгол ирэхэд нь одоо уулзсан. Дээрс мэд өнөөдөр бас Америкт нэг бас нэг чухал зүйл явсан. Зорки зөрөгт ах Америкт Монгол болон гадны тулаанчдын тийм fight night зохион байгуулсан. Тэгээ Bay-Area-ийн монголчуудын олноороо ирсэн байхаа гэж би бол бодож ин тэгээс баян дүүрэн гээд Монгол тулаанч маань ялалт байгуулсан шүү. Тэгэхээр бас нэг тийм уухай. Сайхан бас one champion дээр манай Пүрвэ гэж залуу ялсан байх. Эхний раундд зохиод унгацсан байгаа. Тэр төгсөлт нь байсан шүү дээ. I'm from Mongolia. Хатаг тэр хасан амар би тэрийг харж чадахгүй байгаа гэсэн. Би зүгээр л зодооны харахгүй гэсэн. Би зодооны дараа тэгэлтэй амар бас хөвгөлтэй байсан. Би яач юм чадаагүй байсан. Тэр хоёр ялалт байгуулчихлаа. Яг энэ холимог тулааны салбарт манай монголчууд. Тийм. Манай Данаа хүүгийн юу Батгэрэл гэж Данаа тий. Батгэрэл Данаа сая даанч нөгөө тоглолтын цуслагдсан байсан. Визний асуудлаас л. Тэгээ манай хүн бол одоо юу босоо байгаа. Тий. Гэвтүүлээрэй гэж. Тий. Би ч гэсэн одоо босоо байна. Буулгаараа гэж. Буулгаараа. Тэгэхээр одоо хоёлаа хамаагүй шалдан зураг авах болохгүй юм шүү дээ. За ингээд подкастынхаа 2 дугаар улирлын 7 дугаар дугаард ингээд сайхан болж өнгөрлөө. Энэ дугаартаа бид нэр Clubhouse-тай холбож хийхийг тестэлж үзлээ. Тэгээд дахиад магадгүй 8 дахь дугаар дээрээс бид нэр илүү гоё илүү бас зохион байгуулалттайгаар Clubhouse дээр лайв
хийгээд оролцогч нараас асуулт асуугаад өөрсдийнхөө подкастнда ингээд оролцох боломжийг олгож байгаа. Тэгэхээр та хэд нь хөвчлийг үзээд энэ хүртэл үзсэн байгаа бол дараагийн дугаар дээр яг өөрөө ороод ирээрээ те өөрөө орж ир асуулт асуугаарай. Тэгээд баярлаа гэж хэлмээр байна. Цолоо. За та хоёртаа бас маш баярлаа. Тийм маш баярлалаа төвшөөдөө. Тийм энэ клуб бас сонирхолтой байна сте. Үлгэрээ сонирхолтой. Нэг гар орж ирсэн ээ. Тэгээ клуб хаус тэр хэрэг та бүгд тэрэ манай өрөө хэрэг олъё гэж бодож байгаа бол Mongolians гэд та бүхэн хайгаад ороод ирээрэй. Тим клуб дотор нь байгаа. Тэгээд YouTube дээр бас байгаа. Facebook дээр байгаа. Instagram дээр байгаа. Тэгээд боломжоор гоё дэмжээрэй. Баярлаа. За баярлаа. Энэ үргээд жаргалаа. Баяртай гэж гурлаа нэг удаа яг жоохон дуу шуутаагаар баяртай гэхүү. Баяртай гэл тэхүү. Баяртай. Баяртай. Ер нь яад юм бэ? Ингэж дуусгах юм уу? Та нөгөө нэг секс подкаст тэгээд долоо шоу өдрийг яаж дуусгах вэ та хэд юм? За тэгээ дараагийн дугаар уулзцай та бүхэнд маш баярлалаа. Анхаарал тавьсан баярлалаа. Тиймэрхүү маяг. За яг тэгээд чи дуусгаад мань тэгээ баяртайгаа дуусгах. Чи яг кексийнхаа дуусгалтаар явах уу эсвэл өөрийнхөө явах уу? Алингээр нь явуул зүгээр. Цолоо. Чи нэгээр нь яваа дуусгаж өгөөч. Анхаарал тавьсан маш их баярлалаа. Дараагийн дугаард уулзцай. Yeah. Mongolians podcast. За